Сайн байцгаана уу үзэгчдээ. Дүвшиг подкастэнд тавтай морил өнөөдрийн зочноор маш сонирхолтой зочин байгаа. Тэр болохоор хин бэ гэхлээр оргил байна. Тэгээ оргилыг бол ер нь нэлээд олон жилийн өмнөөс ер нь мэднэ. Би ч өмнө хувь хүний хөгжлийн имчилгүүд аяа хийдэг байсан. Тэгээ YouTube ч нэг алгоритм ингээл ерөөдөө харуулад байдаг шүү дээ. Ойролцоо давцуулаад хийж яхад бол ер нь олон жилийн өмнөөс олон жил YouTube хийж байгаа тийм ер нь. Тий одоо нэг 10 жил болж байна. 10 жил болж байгаа тийм. Би ч бас 8 9 10 8 9 гэхлээр чи. Би бас яг анх эхэлж байхдаа яг нөгөө нэг Францад гэртээ нэг ингээл жим руугаа явах гал хувцаа бэлдээл нэг влог маягийн бичлэгэнд үзчихсэн. Үзэгчдэд ингээд мэдхгүй суугич нь үзэж байгаагүй ч юм уу те үзэгч тэрвэ байвал өөрөө нэг товчгоо танилцуул. Би болохоор Англид удаан амьдарчны чинь бол мэдээд байгаа. Тэгээ өөр бас ингээд үзэгчдийн мэдхгүй юм байвал өөрөө товчгоо танилцуул. За би тий Лондонд 16 жил амьдарч байгаа сая нодлон яг адилхан. За. Нодлон 100 Монголдоо 16 жил. Тий 9 оноос 25 он хүртэл гэсэн. За. Тэгээд тэнцэнэ сураад 10 жилээ бүр тэнцэнэ төгсөөд тэгээд тэнцэнэ их сургуульд бас эхлээд онлайн физикээр Бристлийн их сургууль сурж агаад шилжээд Лондонгийн их сургуульд бизнес компьютинг гэдэг одоо ерөнхийдөө компьютерийн шинжлэх ухаанаар бизнес яаж хийх вэ гэдэг мэргэжлэр сурч төгсөөд тэгээд тэнцэнэ бас том олон сая сабскрайбертай Англи YouTube channel продюсер энэ төр хийгээд тэгээд тэнцээ ер нь бол нэг хэдэн жил тоогооч могооч янз бүрийн ажил хийж амьдарч байгаад дундуур нь өөрийнхөө сонирхлоор ер нь манай аав ээж хоёулаа хэлний багш байхгүй. Тэгээд аав ээж хоёроо ер нь хэлний багш болохоор ч тэр юм уу ингээд багаасаа хэл сурна гэж боддог байсан. Тэгээд яг эхлээгүй байж байгаад 18 9-өөсөө ер нь бол яг эхлээд тэгээд тэр бол нэг англи хэл мэддэг байж байгаад маа нэг найз Франц хэл сурж ийн гэж нэг юм аппликейшн дээр үзүүлээд тэгээд ийм байж болдго юм байна гэдэг. Тэгээд тэрнээс хойш Франц хэлэнд донтоо тэгээд ер нь нэлээд эдийн хэлнүүд үзэж эхэлсэн. Тэгээд тэрнээсээ мэдлэгээсээ ингээ хуваалцаад YouTube хийгээд явсараад одоо ингээд October нэгэд энэ хэлний аппликейшн гаргаад одоо нэг 90,000 хэрэглэгчтэй явж байна. Өнгөө болон төлбөртэй хэрэглэгч нар янз бүрийн хэл сурж байна. За October нэгэд London School гэдэг ерөнхий боловсролын сургууль одоо байгуулад энэ 9 сарын 1-нд хичээл маань эхлэх гэж байна. Монголд байгуулсан байна. Монголд байгуулсан байгаа. Монголын үндэсний их сургуулийн хажууд Сэрүүлэг гэдэг өмнө дээд сургууль байсан. Одоо энэ Хэцүү анги гэдэг нэг олон ангит кино. Дуу мөн айгүй алдартай. Тэрний зураг авалт хийсэн одоо сургууль. Тэр байранд одоо манай сургууль орцсон үйл ажиллагаагаа явуулж байна. Нөгөө гадаад олон жил амьдарсан хүний хувьд ингээд би бол одоо утасны цаанаас ингээд гадаад англи хүн шиг сонсогдож чадна. Тэгэнгუთ яг нүүр тулаал би бол нэг хятад залуу байхгүй. Тэгэхээр яг нэг юм одоо юу гэдгийг эх орн бол цаанаа өөр юм байна гэдэг мэдрэмжийг бол ингээ олон жил авсан. Эх орондоо эргэж ирээд ер нь бол миний зорилго гэх юм бол ингээд Монголыг эх орноосоо юм зүхтмааргүй орн болгомоор байгаа байхгүй. Одоо тийм орныг үзлээ. Одоо чинь англи хүмүүс бол нэг англиас зүхтаахыг яг англи хүмүүс нь бол хүсдэггүй. Яг гадаадаар аялна. Дэлхийг үзэх дуртай. Тэгтээ эх орондоо тухтай байдаг учраас буцаал ирдэг. Яг нэг тийм орн одоо Монгол байгаасаа гэж хүсдэг. Тэгээ тэрэнд яаж хөв нэмэр орлох вэ гэдэг талаар бодож явдаг. Тийм л юм байна да. Би бас яг тэрэн дээр бас санал нэг байна. Одоо хүн гэдэг чинь ямар нэг орны хамгийн одоо чухал одоо ресурс байдаг те. Одоо тэр тухайн хүн л өөрөө ирүүл, арт түмэн өөрөө ирүүл байж бол яг нөгөө боосралтай, мэдлэгтэй, чадaltaй залуучууд явчихад амар хайран байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд айгүй нөгөө чухал юм алдаад байгаа юм шиг те. Одоо бид нар нүүрс алт гэж ярьдэн шүү дээ. Хамгийн чухал нь одоо хүмүүс байгаа. Тэр нэг алдаад өөр орн руу хөгжилтэй орн руу ороод тийшээ ингээл одоо өөртөө энерги зарцуулаад тэр орныг хөгжүүлээд байна шүү дээ. Тэгэхээр бас айгүй хайрын санагддаг. За оргил хідэн хэлээр ярьдаг үлээ одоо. За энэ асуултанд ингэж хариулт юм бэ. Ямар төвшөнд ярих одоо гэж үзэхээс хамаарат 2-оос 10 гэдэг. 2-оос 10 тий. За хамгийн сайн ярьдаг хоёр хэл. Мэдээж англи, англи. За англи, монгол. Тэгээ араас нь яг хоо Итали, Франц одоо жоохон герман тэгээд хятад гэж явчихдаг. Ер нь бол ингээд төвшнгөөр ангилвал ер нь ямар шүү төвшнийх байгаа вэ? Дунд агсан төвшин биш. За одоо жишээ нь Франц хэлэнд нэг C1 шүргэж исэн баг шүү. За нилээ юу юм чи те. C1 чинь Францд мастраар сурахад C1 шаарддаг. Тий би чинь Harry Potter, Alchemist гэл Франц хэлээр нилээд ном унш дуусгаж ирсэн. Тэгээд тэгтээ одоо ер нь бас ашиглахгүй удаа зэврээд ер нь би хоёр хавцаал явж байгаа бах. Тий тэгээд
Ер нь Итали, Герман гэл одоо яг тиймэрхүү хэлүүдээр бол нэг тийм би хоёр төвшин явж байгаа. За тэгээд Хятад, Орос центр хэл дээр бол за нэг А2-оос B1 ч юм уу нэг тиймэрхүү төвшөнд гэх юм уу ингээл яг хөө бүгднийг ингээл өдөр болгоно юм дадал болгоцсон. Хальт нэг 5-10 минут ч юм уу ингээл гүйлгчдэг. Тийм дадалтай. Тэгээд яг шаардлага гарах юм бол магадгүй тэр орн руу очих ч юм уу эсвэл нэг тэр хилтэй холбоотой ямар нэг юм болох юм бол нэг жаал нь хуж суудаг гэх юм уу. Одоо ингээд үзэж байгаа залуучууд бол өнөөдөр бол бас гадаад хэл сурах хүсэлтэй залуучууд аяих байгаа. Энэ олон хэлийг сурж үзсний одоо эцэст хэрвээ өнөөдөр оргил ямар ч хэлгүй одоо ингээд цоо шинээр хэл сурлаа гэж бодъё. Тэ? Яг одоо ингээд үзэж байгаа залуучууд за нэг хэлийг ингээд дурлаад сурлаа гэж бодъё. Яг яаж гадаад хэлийг хурдан үр дүнтэйгээр сурах байсан бэ? За энэ дээр нэг юм байна. За хэлээр мартчихлаа гэж бодоход би ингэж төсөөлдөг байхгүй юу? Хэлэн дээр би нийтдээ нэг 20-30 мянган цагийг зарцуулсан байна амьдралдаа. Англи хэл мэлийг оролцуулаад тий. Тэгэнгუთ миний тархины булчин хөгжсөн гэж ярьдаг. Би ингэж жоклдог байхгүй юу? Миний энэ духыг онгоолгоод ингэх юм бол six pack гэж жоклдог байхгүй юу? Тэгэнгуთ тэр булчин нь үлдээд хэлэн байхгүй болчих юм бол амархан. Асуудалгүй. Хэдхэн сарын дотор шинэ хэлүүдийг сурах боломжтой. Одоо жишээ нь миний ой тогтоолтын төвшин мөвшинч гэх юм уу ер нь хөгжсөн гэх юм да. За тэрийг хамт алдчих юм бол би тэрийг хөгжүүлэх тэрийг эхлээд төвлөрнө гэсэн үг. Өдөр болгоны дадлыг бүтээх тэр хэлийг сурах тэр дадал тэр төвлөрөх чадвар гэж юм байна. Тэр ой тогтоолт энэ бүхэн чи яг л жимд явал хөгжүүлдэг булчин шиг хөгждөг зүйл болохоор тэрийг хөгжүүлэх нь номер 1 гэж үзнэ гэсэн үг. Тэгээ урт хугацааны тоглоом гэж хардаг л та. Миний ер нь өөрөө гэдгийг 50 шамдах тун гэдэг. За тэгхгүйгээр тэр булчингаа авч үлдлээ гэж бодъё. Тэгхийн бол тактикийн төвшөнд үзнэ. За тактикийн төвшөнд тэгэхээр одоо хамгийн өргөн хэрэглэгддэг. За жишээ нь Франц хэл сурж байгаа гэж бодъё. Тэгэнгუთ одоо юу гэдгийг vouloir, savoir хамгийн хэрэглэгддэг avoir être үйл үгнүүдийг нь жишээ нь за нэг 5-10 үйл үгээс эхэлдэг ч юм уу тийм. Яг магадгүй бүх төлөөний үг дээр биш юм аа гэхэд те je tu il гэдэг ч юм нэг 3 төлөөний үгэн дээр хувиргаа сурчдаг ч юм. Их хэрэглэгддэг дээр нь илүү төвлөрөд байдаг шүү дээ. Тэгэнгуутаа нөгөө нүү мүүгээ мартаад он гэдэг дээрээ төр зур явчихна гэдэг гэсэн үг. Одоо холбоос үгнүүдийг одоо сурна. Depuis pendant одоо юу гэдгийг quand юу гэдгийг те après тийм бүх тийм холбоос үгнүүдийг за нэг 10 20-ыг барьж аваад холбож ингэж puzzle эвлүүлж сурна гэсэн үг. Тэгэнгуутаа за нэг цөөхөн хідэн adjective одоо тэмдэг нэр сурчна. Тэгээд тэндээсээ эхлээд хэдэн зуун өгүүлбэр бүтээх боломжтой болчихно гэсэн. Яг тэрэн дээрээ ингээл давтаа суугаад байна гэсэн. Илүү дутуу өөр юм дээр төвлөрөхгүйгээр тэр нь хамгийн богино хугацаанд надад хамгийн их үр дүнг авчрах одоо ойр зур хүмүүстэй ойлголцох асуулт асуух юу гэдэг тэрэн дээр надад ингээд болчихно гэсэн. Тэгэхээр яг тэрэн дээр тактикийн хувьд ажиллана. Урт хугацаанд сурах шаардлагатай бүр өндөр одоо B2, C1, C2 төвшин рүү очих шаардлага гарах юм бол маш их хэмжээгээр одоо амархан төвшөнд юм уншиж сонсно гэсэн үг. Одоо comprehensible input гэж ярьдаг. Ойлгомжтой төвшөнд сонсоол шингээгээл тархиндаа даалдах humсартаа тэр хэлийг төвлөрч шингээгээл байна гэсэн үг. Тэгсээр хагаад нэг хэдэн зуун цагийн дараа тэр хэл нөгөө чих онгойж эхэлдэг. Тэгээд тэр хэл одоо internalize болоод дотор шингээд даалдах humсарт автоматар тэр хэлээр сэтгэх чадвар сууж эхэлнэ гэсэн. Яг Франц хэлэн дээр наач надад тохиолдсон. Францыг сурах гал ингээл явж байгаа. Нэг мэдчих би ингээ метронд хажуутлаа ярьж байгаа их чинь ингээд яриад орцсон сууд. Тэгээд би гахад түү би ч одоо ингээ ярьдаг болчихж байгаа юм бах таа гээл. Тэгээд ингээд хаяа ингээ юм бодохдоо хүртэл ингээ францаар үгнүүд нь орж ирээд тэгж яхад ингээд пүү ингээд хүний ингээд хэл сурна гэдэг яс юм дээр ингээд тэр орноор сэтгэж сурж байгаа юм байна да гэдгийг хамгийн анх тэгж би ойлгож байсан байхгүй. Хэд хэдэн асуултууд гоё бэлдсэн. Тэгээд ерөөхдөө бодож байгаа их гоё асуултууд. За ингээд олон хэл сурлаа тий олон хэл сураад ингээд судлаа. Тэр олон хэл дотроос юмыг ингээд өөрөөр харахад тусалсан хэл гэж байгаа юу. Одоо жишээ нь миний хувьд ингээд Франц хэл сурахаар ингээд дээр үеийн Франц кинонууд үзэхээр нэг гоё тий нэг гоё урамтай санагддаг ч юм уу. Эсвэл ингээд дээр үеийн Франц номнууд тэр нөө сүм нөө Христийн сүм рүү ороод дээр үеийн юм ингээд харж ойлгож ойлгол тэрүүгээр ингээд дээр үеийн юу рүү ингээд орчиж байгаа юм шиг санагдсан. Яг хэлнүүд дээрээ одоо тийм онцлогтой хэлнүүд байгаа юу? Байлгүй яг уу. Ер нь бараг л хэл болгоно л доо. Тэгвэл нөгөө нэг chronological дистараагаар цаг хугацааныхаа дистараар гэх юм анх л мэдээж англи хэл ингээд шал өөр бүтцээр шал өөр
сэтгхүүрүү шал өөр ертөнц рүү анх оруулж байгаа юм. Тэгээд дараа нь Франц хэл. Яагаад гэвэл англи хэлний дараа сурж эхэлсэн хэл. Тэгэнгუთ ингээд хүмүүсийн сэтгхүүн бас ингээд дахиад шал өөр болж байгааг нь дахиад анзаарч байгаа. Англи Европ дотроо хүртэл ингээд шал өөр болоод эхэлж байгаа. Одоо наад зах нь юу гэдэг илфэбүү гэдэг ч юм уу тийм. Яг үгийн задлах юм бол тэр хөөрхөн хийж ийн гэсэн үг юм хаашаа тийм үзэсгэлэн гоог бүтээж хийж ийн гэдэг ч юм уу тийм. Өөрөөр хэлбэл бурхан хийж ийн гэдэг ч юм уу. Хилэнд нь шашин шингэсэн юм шиг тийм. Тэгэнгუთ тэндээсээ ингээд Франц хэл сураад эхлэнгуут англи хэлний одоо 30% нь Франц гаралтай байсныг ингээ анзаараад англи хэлээ илүү сайн мэддэг болж эхэлсэн. Тэр үгнийх нь одоо язгуураас нь гэх юм уу. Тэгээд дараа нь герман хэлийг сурсан чинь нөгөө 30% нь ороод ирсэн. Тэгээд ингээд тэр хэл болгоны тэр онцлог, тэр соёл, тэр түүхэнд нь ингээд дуурлаад шинтээд тэр болгоноос ингээд яг ингээд нөгөө тоглоомн дээр нөгөө map нь ингээ харанхуй байлцсан байдаг. Тэгээ ингээд explore хийсээр гад map нь ингээд хөгцөөр агаад ингээд map нь ингээд тилээд явдаг. Яг тэрэн шиг нэг юм дэлхийн мэдлэгийн гэх юм уу юм дэлхийн одоо map одоо дан ганц монгол хэлтэй хүнд бол маш юм жижигхэн бус хэсэг нэгээ үүлэрхэг харанхуй болсон манд татцсан тийм байгаа байтал анх ингээд англи хэлийг сураад нэг том ертөнц нэгдэнгუთ дараа нь ингээд бусад хэлүүд нь ингээд нэгдэд явж байгаа юм шиг тийм гой санагдсан л та. Тэгэнгუთ миний өөрийн сэтгэх чадвар одоо миний өөрийн тархины цар хүрээ гэх юм уу тэр үгийн баялаг гэх юм уу ингээд давхар тэлэгдээд бусад хэлэн дээрээ ч гэсэн нөлөөлөгдөд явчихдаг тийм. Тэгээ яг тэгж явж байгаа. Би яг англи хэлнээр наадах чи одоо англиар би ямар нэг үг мэдэхгүй вэ штэ. Тэгэхээр би шууд францаар бодчихдог байхгүй. Тэгэхээр яг ороод ирдэг байхгүй. Өө нэрээ тийш штэ гэдэг. Тэгэхээр бас ингээд зөвхөн ингээд нэг хэл сурах биш 2 3 хэл сурсан ч тэр нь ингээд бусад хэлэндээ туслаад ингээд яваад байна л да. Тэгээ үрэн тариал үрэн ингээд цаашаа таригдаад яваад байгаа юм шиг тийм. Яг тэрэн шиг одоо бүр ингээд дэлхийн түүхийг шал өөрөөр ойлгож гисэн байхгүй. Жишээ нь савон гэж үг. Францаар савон тийм. Италиар сапон, англиар соп. Тэгэнгуутаа энэ зүгээр торгоны зам дээр нэг нөхөр би ингэ төсөлж байгаа байхгүй. Нэг юм шинэ бүтээгдэхүүн гаргаад ирсэн тэргээрээ юмаа цэвэрлж болдог. Наа чи юу юм ингээ тэгэнгуут нэг нь савон гэдэг. Нөгөөх нь италиар сапон окей. Цаашаа тараагалсан гэдэг. Нөгөөх нь соп болчтой ч юм уу те. Тэгэнгуут яг адилхан сахар гэж одоо монголоор чихэр, туркээр шекер, орсоор сахар тэнгууд яг үндсэн язгуур одоо гийгүлэгч их шинүүд нь жоохон солигдсон болохоос шиг язгуур нь адилхан байгаа байхгүй шекер. Тийм үү. Тэгэнгууд францаар сюкр, германаар цукер, одоо италиар цукеро, чекер цукер шекер гэдэг ингээд олон өөр төрлөөр акцент нэмэл нэг үгийг те нэг торгоны замын нэг бүтээгдэхүүнийг нэг нөхөр орж ирээд босна гэж орон руугаа ий шөкер гэж баримжаад хэлсэн. Өөрийнхөө аялгыг нэмэл явчихж байгаа байхгүй. Наач тий үний ортой байхаа ер нь түүхэн хэлний түүх талаас ер нь бас айгүй тэгж харагдаад байна. Одоо жишээ нь гэхэд ингээ орос хэлний одоо купит гэж үг худалдаж авах гэдэг үг Польш руу ингээ оронгууд купич болчихж байгаа. Тэгээд өшөө вест руугаа одоо баруун руугаа ингээд явангууд одоо Скандинавийн Швед, Норвег хэлэн дээр кьёпер гэж купич гэдэг үг нь кьёпер гэж орж ирэнгуудаа кьё гэдэг нь иш үсгтэй төстэй англи руу жоо шопинг болчихж байгаа юм. Тэгэнгუთ Оросын купит гэж үг английн шопинг гэж үг нэг язгууртай байна. Явсаар хагаад ингээ ороод ирсэн шүү дээ. Бид ер нь ингээ өөрөөр орны хүмүүс муу юм уу? Зүгээр л нэг дэлхий гэдэг гариг дээр бөөнөрөө ингээл явж байгаа хүмүүс юм биш үү те. Зүгээр аялга нэмэл хилэн солигдол те. Тийм байна. Тэгвэл тэр хүмүүсийн сэтгэхүй хоорондын тэр харилцаа, түүх, тэр торгоны зам юу гэдэг энэ бүх юм ингээд гой харагдаад эхлэхлээр ингээд улам дурлал тэр хэлэнд те. Тийм улам кайфтай санагдал зөвхөн хэл биш чинь бүр түүх хүн төрөлхтний соёлын одоо тэр түүх болчихж байгаа юм л та тий. Ер нь ингээд сувг дээрээс чинь ингээд харахад бас нөгөө тархины хөгжлийн талаар аяг ярьдаг те. Ер нь олон хэл сурах нь тархинд нөлөөлөх ер нь эрг нөлөөлүүд байгаа юу? Ер нь ямар нөлөөлүүд байдаг вэ? Байлгүй яг хоо тэгэхээр түрүүн хэлсэн шиг булчин. Тэгэхээр тарих булчинтай болно гэдэг чинь зүгээр миний ойр зур хүний утасны дугаар ч юм уу хүний нэр цээжлэх одоо чадвармж нь хүртэл дээшилж байгаа юм. За тэгээд мэдээж дотоод одоо далд ухамсарын төвшөнд ч юм уу өөртөө ихтэй байдал дээшилж байгаа юм. За тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг үгийн түрүүн хэлсэн шиг үгийн баялаг ингээд тэлэгдээд явхлаэр хүний одоо өөрийгөө илэрхийлэх чадвар гэх юм уу сэтгэх чадвар нь ингээд хязгаарлагдмал байсан бол тэрнээс улам илүү ингээд тэлээд явчихж байгаа юм. Тэгэхээр ингээд сэтгэхүйн цар хүрээ тэлчихэж байгаа юм. За тэгээд гадаадад явсан ч гэсэн ингээд хаач алдахгүй өөртөө ихтэй хүмүүстэй хэл усаа ойлголцчихдаг ч гэдэм үү. Тэгээд дээрээс нь зүгээр өнгөцгөн талаас нь харах юм бол одоо юм флекс
гэдэг ч юм уу тийм маш олон давуу тал байна. Тэгээд дагаад амжилт, карьер, санхүү гэл тийм маш олон зүйл байна. Ер нь ингээд түрүүний өөртөө итгэлтэй байдал гэдэг амар санал нийж байна. Яа тэгэхээр би ингээд боддог байхгүй. Хүний ингээд өөртөө итгэлгүй байдал айдас хаанаас ирдэг вэ гэхээр ингээд тодорхой бус байдлаас ирээд байгаа байхгүй. Хэл мэдэхгүй байх гэхлээр чинь ямар нэг оронд очиод хүн өөдөөс ярихад тодорхой бус байдалд орчиж байгаа. Тэрнээс айгаад улам өөртөө итгэлгүй ингээд болоод байгаа юм шиг те. Анх Францд ингээд очиод амьдрахад ингээд хүмүүстэй маргалцсан ч би угаасаа одоо юу гэдэг тэр хэрүүлэнд маргаанд те тэр мэтгэлцэн дийлэхгүй гэдгээ мэдж байгаа учраас өөртөө итгэлгүй байгаа байхгүй. А дараа сураад хэлэхээр яг өөртөөх нь аргаар нь ингээд хамаагүй ингээд өөртөө итгэлтэй болоод ингээд нэг аргументууд сураад те одоо бид нар чинь гадны хүмүүс эмчтрүүний чиний хэлдэг шиг те яг л нэг хятад л байхгүй те хүмүүс анхаарал энэ хятад гэ шинва гээл ингээд те шинва гээл зарим бол ингээд бас ингээд бас өдөн штэ те яг тэр юм дээр ингээд буцаа зөрүүлж одоо яах вэ ийх үү гэдэг юм ингээд гараад ирэхлээр илүү өөртөө итгэлтэй болоод ингээд явж байгаа. Тэрэн дээр бол 100% санал нийлж байна. Яг тэр хэлийг мэдэхгүй болохоор яач чадахгүй юм айгүй хэцүү байдалд ордог шүү дээ. Тэгээд дагаад ингээд яг нөгөө далд ухамсараараа тийм ингээд буцаал ингээд жоох ингээд нуугдмал тийм ер нь гарч хүнтэй улам хаагдмал болоо тийм ингээд ер нь гарах шаардлага гэртээ ингээд дараг тийм пси тоглол ингээд байжээ гэл нэг тийм нэг нөхцөл байдал ордог баг. За дараагийн ярих юм юу гэхээр ингээд олон хэлтэй одоо ингээд чиптэй шиг хүмүүс нэг асуудал гардаг. Түрүүн чи тэгтээ хальт ярьсан. Нэг хэлээ жоох ашиглахгүй байхлаар тэр хэлнийх нь ингээд юу ингээд багасчдаг, чадвар нь багасчдаг, зэвэрчдэг. Энэ дээр одоо яг ямар арга хэмжээ авдаг вэ? Би бол ерөөсөө тоодоггүй. Алдаа гаргах л үз, зэврэн л үз. Одоо энэ дээр өөр төрөө юм дарамт хүлээлт нэг тавьдаггүй гэх юм уу да. Яагаад вэ гэхээр би энэ хэл сурах гэдэг процессыг одоо хязгааргүй тоглоом гэж үздэг. Одоо хөл бөмбөгийн нэг тоглоом бол нэг нь ялаад нэг нь ялагдаад 90 минут болоод ингээд дуустдаг ч юм те. Одоо жишээ нь булчингаа хөгжүүлэх бас адилхан хязгааргүй тоглоом. Одоо өнөөдөр би 6 pack-тай болсон ч гэсэн жилийн дараа бүдүүн болчих юм бол би ялсан гэсэн үг биш тийм ээ. Оронд нь би бүх насаараа fit эрүүл урт наслаад ингээ гоё үр хүүхдүүдтэйгээ илүү удаан жил амьдраад чадамж өндөртэй амьдрах юм бол энд ялж ийн гэсэн үг. Тэгэхээр тоглолсоор байна гэдэг нь өөрөө ялж ийн гэж би үзэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэл сурах гэдэг процессыг би бүх насаараа хийх зүйл гэд шийдвэр гаргацсан. Тэгэхээр энэ хугацаанд миний одоо аль ч хэл зэвэрнүү, эсвэл одоо мяарнуу, мартнуу хамаа авахгүй. Санаа зовнил байхгүй. Тэрэн дээр юусаа санаа зовхгүй. Буцаад шаардлага нь гарахлаар шар бол гоцоо. Одоо жишээ нь саяхан би Казахстанд очиж бас нэг сургалтын төвийн салбараа хүртэл нээж үзлээ. Тэгсэн чинь орос хэл бас нэлээд зэврээд ингээд нэлээд хэцүүдчих. Тэгээд олигтой өөрийгөө илэрхийлж чадахгүй амар шар гоцоогоод бас босч ирээд нэг сар орос хэл нүдсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү юм бол байна. Яг урт хугацаанд бол нэг санаа зовох юм байхгүй. Одоо өөртөө нэг хүлээлттэй авахгүй. Тийм болохоор одоо жишээ нь хүмүүст ингээд би энэ хэлүүдээр ус засаа гэж нэг ярьдагчгүй. Зөвхөн би ийм хэлүүд сурж байгаа. Яг уу ойр зөөр өөрийгөө аргалаад явчихна гэвэл ийм олон хэлээр ярьж чадна. Яг мэрэгжлийн төвшөнд оффист ажиллая гэдэг ч юм уу. Тэгэх юм бол би тийм олон хэлээр ярьдаг гэж өөрийгөө хэлэхгүй гэдэг ч юм уу те. Үннээрээ байгаал. Тийм байна. Тий, тэгэл шаардлагатай үедээ сураал явна гэсэн. Тэгээд мартахыг би дэмждэг. Мартчаад эргэж сурах юм бол тэр тархинд чинь илүү гүн суудаг. Одоо илүү урт хугацааны ой санамж болж орж ирдэг. Тэгэхээр мартах нь өөрөө асуудал биш. Гой үйл явсаасаа кайф аваад тэгэхээр тэр үр дүндээс шалтгааллахгүй өөрөө кайф аваад яа. Би бүр ингэдэг юм. Үр дүнд битгий яар, үйлдэлд яар гэдэг. Яг зөв. Тийм ээ. За сүүлийн үед нэг юм яриад байгаа. AI хурцтай хөгжиж байна. Тэгээ одоо ингээд ер нь одоо ингээд хэл сурах шаардлага байна уу? Угаасаа хүссэн хүсээг ухаалаг шилнүүд гарч ирээ тий. Ухаалаг нэг шилнийг чихвч зүгээр л бараг тэр нөгөөдөөс нь ингээд орчуулаад явчих юм биш үү гэсэн одоо яриа гарч байгаа шүү дээ. Ер нь сүүлийн үед ялангуяа тэр талаар юу гэж боддог вэ? Тэр талаар бол супер таалагдж байгаа. Гэхдээ хизээч яг хэлийг орлохгүй. Хэлийг орлох нэг потенциалтай зүйл нь юу вэ гэвэл Elon Musk-ийн Neuralink байж магадгүй. Яг тэгвэл Elon Musk агаа маань ижин чип суулгаад бидний яг одоо ярьж байгаа шиг энэ хэл амаа ашиглаж ярих нь модноос гараад түүдэг гал хүн амьдрагаагаа одоо зоох гэж хэрэглэхийн оронд зүгээр юм носталжиа болгож хаяада нэг юм гоё байх гэж түүдэг галыг ашигладаг шиг хаяада нэг гоё байх гэж амаа ашиглаж ярьдаг болно гэж хэлээд байгаа. Тэр төвшөнд бол магадгүй энэ зүйл бас тэг хэлийг орлож магадгүй. Тэгтээ сайн мэдэхгүй байна. Тэр процесс ч гэсэн удах байх. Одоо жишээ нь сарамгчингийн төвшөнд л юу нь явж байгаа. Тийм. Харин тэр нүдний шилмэл ч юм уу одоо энэ орчуулга аппликейшн ч юм уу тийм төвшин дээр бол энэ хязгаарч хэрлийг орлохгүй. Ягаад гэвэл
би одоо ч гэсэн Google Translate ч юм ашиглаад ингээд гадаадаар ингээл харилцаал явж болдог. Амьдралаач бараг зогоо байхгүй. Зүгээр нэг юм туристийн төвшөнд бол нэг асуудлаа шийдэж болж байгаа юм тэр бол. Гэхдээ яг ингээд хоёулын шиг бит хоёр ингээд төрлөх хэлээрээ яг одоо ингээд гоё урт яриа өрнүүлээд нөгөө Нельсон Манделагийн хэлдэг үг гэдэг. Төрлөх хэлээр нь ярихаар зүрхтэй нь ярьдаг. Хоёр дахь хэлээр нь ярихаар тархитай нь ярьдаг гэдэг шиг. Дээр нь нэмээд нэг орчуулга нэмчих юм бол багадгүй одоо өөр юутэй ч ярих юм те. Бүр нэг дараагийн төвшөнд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр гүн хүрхийн тулд relationship харилцааг ингэж бас үүсгэхийн тулд бол хэл яалтчгүй мэддэг байх нь маш чухал байгаа. Тийм байлаа. Одоо сая их нартайгаа бид хоёр ингээд урагшаа явж байгаа байхгүй. Яг тэрэн дээр ингээд бид хоёр Google Translate гаргаад хятад хэл ингээл яагаад ингээл явж байгаа. Тэгэхээр бид хоёр ингээд Францд байсан бол шал өөр төвшин байгаа байхгүй юу. Ер нь ингээд ямар нэгэн оронд зүгээр нэг англиар жуулчны төвшөнд ингээд ярьж явах эсвэл одоо Францд яг Франц хэлтэй явах хоёр бүр шал өөр байсан байхгүй. Тэгээ шал өөр одоо туршлага байгаа байхгүй. Тэгээ тийм учраас энэтэй бол 100% санал нийлж байна. Neuralink бол бас ер нь аимшигтэй юм. Elon Musk яаж тийм юмнууд ингээд яг ингээд болсон хойно нэрээ зөвүүн санаа шүү гэж ингээд нэрээ зөвүүн санаа шүү гэж бодоод байгаа. Одоо Starlink юу гэдэг те болсон хойно энийг яагаад өмнө хүмүүс ингээд бүтээж байгаагүй юм бол гэх. Тэгээ тэр бол одоо ингээд зүгээр л хоёр Neuralink хоорондоо холбогдоод тэрүүгээрээ дата дамжуулаад баг явчихна гэсэн үг шүү дээ. Сүүлийн үед бол PC-н дээр ингээд Wukong тоглоомыг тэр Neuralink-ээр тоглож ийн гэсэн. Тэгээ ер нь ингээд нөгөө first person shooting нөгөө CS тэгээ буудалцаан тоглож ийн. Тэгээ энэ бол одоо юм байгаа юм чи ер нь нэг одоо хурцтал нь ингээд нэмэгдээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг 5-10 жилийн дараа бас нэг жоохон эвүүцч магадгүй болчиход байгаа байхгүй тий. Нөгөө тал нэг юм байна. Одоо түрүүн хэлсэн шиг хэл сурна гэдэг тархиа хөгжүүлэх. Хорвоод бол нэг юм хууль байгаа. Байгалийн хууль. Тэр нь болохоор юм бүхэн төлөөстэй байдаг. Одоо жишээ нь энергийн консервацийн хууль гэдэг ч юм уу юу гэдгийг нэг юмыг олж авахын тулд нэг амжилтыг ч юм уу ямар нэгэн юмыг олж авахын тулд төлбөрийг нь одоо хөлсөөрөө ч юм уу хөдөлмөрөөрөө ч юм уу төлөх шаардлагатай байдаг. Тэгэхээр одоо хичнээн мөнгө өгөөд булчинтай болж болохгүй тий. Тэрийг заавал дасгал хийж иж өвдөлтийг мэдэрж иж тэр булчин хөгжүүлэхтэй адилхан тархийг бас яг адилхан тэгж хөгжүүлнэ. Тэрэн дээр бол одоо нэг чип суулгаад тархиа хөгжүүлнэ гэдэг бол бас сайн мэдэхгүй л байна. Нэг юм хорвоогийн хуулийн төвшөнд тий. Тэгэхээр бас хэл сурах ч байдаг юм уу одоо гэдэг математик сурах ч байдаг юм уу тэр сурах процесс бас бол хизэж хоцрогдохгүй байх. Тэр өвдөлт, тэр залхуурал, тэр хэцүү юмыг давж иж өөрөө ингээд хүчтэй болж байгаа. Тэр тухтай комфорт зонд магадгүй тэр Wall-E кинонд гардаг шиг нөгөө ингээд бүдүүн нөгөө хүмүүс байдаг шиг бас тийм шат руу ойртуулах гад байхад бид нараас зөх хэмжээнд эсэргүүцэж бие бялдар тарихаа хөгжүүлэх ёстой байх гэж бодож байна. Яг энэ дээр ярихад AI дээр одоо 10 жилийн боловсролыг одоо нөгөө сурагч нар яриад байгаа шүү дээ. Багш нар ер нь AI гэж яваад байсан чинь энэ AI-аар сурагч нар чинь даалгавраа хийгээд өөртөө тархиа ажиллуулахгүй байна. Энд чинь баг ингээд хүмүүсийг уг нь ухаантай болгож илүү нөгөө олдохгүй байгаа мэдээллийг ийм зэгтэйгээр авахсан биш. Одоо бүр ингээд даалгавраа хийгээд улам залхуу болоод байна шүү дээ гэж яриад байгаа. Тэг яг тэр байгаа байхгүй тий. Нэг гэсэндээ машин аваад өгч чинь гэсэн үг. Тэгэхээр алхахаа болдог ч юм уу яг тэр хөлн сулардаг ч юм уу тий. Дараагийн асуудал хэлтэй холбоотой. Ер нь ингээд ямар төвшөнд очсны дараа би тэр хэлээр ярьдаг гэж юу н хэлж болох юм бэ? Одоо миний хувьд ингээд орс хэл бас яг адилхан ингээд би багада орс хэллээр хэлт орсон байхгүй уг нь бол одоо ингээд сонсохоор орс подкаст сонсохоор нэг 80% таа ч юм уу гайгүй ойлгоод байгаа. Яг ярихлаараа хэцүү. Яг мэдээж нэг алкоголын дараа мараа болсон ингээд арай өөр хэрэгтэй. Ер нь ингээд ямар төвшөнд очсны дараа би энэ хэлээр ярьдаг гэж хэлсэн юм бэ? За энийг бол би ингэж ойлгоод байгаа юм. Ер нь бол нэг за Английн жишээ нь иргэншлийн шалгалтыг B1 төвшин дээр авдаг. B1 төвшин давчих юм бол тэр тухайн иргэншлийг авахд хангалттай төвшин гэсэн. Өөрөөр хэлбэл тэр оронд асуудалгүй амьдрчна гэсэн. Тэглээгээ тэр хүн алдаагүй ярина гэсэн үг биш те. Битүү алдаатай. Гэхдээ ер нь амьдралаа бол одоо гайгүй аваа явчихна гэсэн үг. Мэдээж яг оюун ухааны ажил хийгээд оффист ажиллах нь арай хүрхгүй л баг. B2 төвшин гэхлээрээ би болохоор ер нь бол fluent буюу за баг ус цас руугаа ойртож ийн гэсэн. Тэглээгээд бас алдаа гаргадаг гэсэн үг биш. Би хоёртой хүмүүс битүү алдаа гаргадаг. Гэхдээ өргөн хүрээнд ер нь бол хүн болгонтой өргөн сэдвээр буу халах боломжтой төвшин гэсэн. Тэгээд энэ төвшингүүд нь бас цагаар хуваагдчихж байгаа. Одоо жишээ нь би хоёр төвшөнд очихын тулд нэг 700, 800 за нэг 1000 хүртэлх цаг төвлөрч зарцуулсан байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ цагийг зарцуулсан хүн бас тэр хэлийг зэврээд
одоо А2 руу ч юм уу хизээч унахгүй. Одоо B1 рүү ч юм уу ер нь унахгүй гэсэн үг гэж ойлгож байгаа. Тэгээд цаашаага ер нь 1000 цагаад аваад нөгөө C1 төвшин рүү энэ төр ороод ирэхлээр ер нь бол яг хөө зэврээд нэг зарим үгэн дээр нэг арай илүү хэдэн секунд бодох магадгүй төвшөнд очих бах. Гэхдээ хизээч буцаад нөгөө би нэг А2 энэ төрлөө бол хизээч буцаж орохгүй нөгөө дугуйг унахаа хизээч мартдаггүй шиг тийм. Харин А1 А2 төвшин дээр ч юм уу өөрөөр хэлбэл нэг 50-аас 100 цаг зарцуулсан тэр төвшин дээр бол ер нь бол зэврээд буцаад бараг байхгүй болно гэж бол байгаа. Тэр бол хангалттай гүн суугаагүй байна гэсэн үг тэрхэнд. Тэгвэл эсрэгээр ер нь хэлийг төгс сурна гэдэг зүйл ер нь байдаг гэж боддог. Ер нь бол юу ч төгс сурна гэж байхгүй л хэл та. Одоо чинь монгол хэлэн дээр би сүүлийн үед шин үгнүүд сураа явж байна. Тэгэхээр англи хэлэн дээр ч гэсэн бас шин үгнүүд байнга сурж л байгаа. Тэгэхээр төгс сурна гэж бол байхгүй. Гэхдээ мастер болно гэж бол байна. Мастер болно гэх юм бол одоо жишээ нь C2 төвшөнд ч гэдэг юм тий 1200-300-аас дээш цаг бүр нарийн төвлөрч зарцуулаад мэрэгжлийн төвшөнд номнууд бичээд уншаад гэдэг юм. Тийм төвшөнд бол мастери төвшөнд бол очих боломжтой. Яг төгс гэдэг юм бол байхгүй. Одоо ингээд чиптер хоёулаа ер нь гадаад айгу удаан амьдарсан хүмүүс юмыг арай өөр өнцгүүдээс харж байгаа гэж бодож байгаа. Мэдээж гадаад руу явах давуу тал ихтэй тийм үү гадаад бас амьдрах сурах. Хэрвээ өнөөдөр оргил хэрвээ Монголд ингээд байсан илүү залуу байсан бол тий баг 16 таа ч юм уу байсан бол тий гадаад явж үзээгүй яг Монгол төсөөл байж байгаа бол айгүй олон залуучууд ингээд гадаад руу явна зүтгэн гэж ярьдаг штэ. Тэгвэл оргил яг гадаад руу зүтгэх байсан уу? Яг өнөөдрийн Монголд ер нь байсан бол тэр талаар юу гэж боддог вэ? Одоо бодол зүтгэх байсан бах. Тэгээд бид тэр зүтгэж байгаа хүмүүсийг бас буруутгадаггүй. Хэдий нөгөө миний мөрөөдөл ингээд Монгол орныгоо тийм болгохыг хүсэж байгаа ч гэсэн одоогийн нөхцөл байдлыг нь хараад тэр хүнийг би өөрөө нэг амар олон жил гадаад сайхан юм сурж амьдарч ирсэн. Одоо манайхаа болоо байна. Одоо бас болсон гэж. Одоо аллаа гэдэг. Та нар хэрэггүй гэж. Тэг чи бас шудраг бос бах. Тэгэхээр юу явхан зөв бах. Гэхдээ бит хоёр шиг те эргэж ирээсэ. Юм сураасаа тэгээд нүд тайлаасаа тэр сурсан юмнуудаа авчираад энчэнэ бас боломжууд байгаа. Энчэнэ бас ингээд хитүүлээ гой юм хийх боломжууд бол байна. Тэрийг эргэж ирээд нэг хөв нэмэр оруулаасаа л гэж бодож байна. Тэрнээс биш гадаад очихлоор нэг юм аюул байдаг. Энийг бол төшиг сайн мэдж байгаа. Гадаад бол тухтай. Ялангуяа одоо энэ Европ, баруун нэг хөгжсөн орнууд бол нэг юм арай өөр төвшөнд нэг юм алгуурхан хүний амьдрал нэг юм тав тухыг оруулж ирээд тэгээд тэр комфорт зонд ингээд бүх насаар чинь гацаах юм аюул гарч ирдэг. Нэг манипуляц юм шиг нэг бодлын бүр нэг юм тийм байд. Бүр шингэтэлтэй бүр ингээд тэрнээс гарахаас бүр айдаг болчдөг хүмүүс. Тэгээд Монголд очиж амьдрна гэхээр гээл нэг тийм хүмүүс айгүйх байгаа. Тэгээд нэг одоо наад зах нь одоо бензиний асуудал гэдэг юм уу юм тог тасрах гэдэг юм. Тиймэрхүү асуудлууд одоо наад захны хэрэгцээнүүд нэг бүгд гоё амар амгалан хангагдаад маргаашийн хоолндоо санаа зовхгүй ажиллаа хийгээд ч юм. Тийм байдалд бол гацах аюул байдаг шүү гэж зүгээр сануулмаар байна гадаад одоо гарах гэж байгаа хүмүүс. Би одоо тэр 16-таа 18-таа оргил байсан бол тэр оргилд зүгээр энийг нь сануулад наад тухтай зоондоо хит удаан битгий гацаараа одоо 10 20 жил болоод ирэхээр ер нь нилээн шингээд тэндээс чи ингээд бүх насаар чинь ясын тайлбар чинь үлдээж магадгүй шүү. Тэгэхээр төлөвлөгөөтэй за би нэг тэдэн жил ажиллая, тэдэн төгрөг хураая, тэдэн юм сурая гэдэг ч юм уу. Тэгээд эргэж ирээд ийм юм хий гэдэг төлөвлөгөөгөө сайн тодорхой гаргачих юм бол гайг баг. Ер нь ажиллах юм бол гадаад руу очиж амьдарч байгаа хүмүүс ер нь нэг 4-өөс дээш жил амьдарчхаараа 10 руу ойртоход амархан болчихдог. Ер нь бол ажиллаад байхад одоо хоёулаа ер нь жил болж байгаа шүү дээ ойролцоогоор тий. Тэгээ ингээ Монголд ирсэн дараа ингээ хүмүүс Монгол яаж юм? Ингээ яаж юм? Надад баг ингээ акшн аяа гоё үүлгцсэн байгаа хөөхгүй. Ингээ бензин очрлол ингээл баг 4 өөлөөр солигдоод гинт утаа орж ирснэ шууд утаа нь алгууснаа маргааш нь ингээл тэгээ шуураал тэгэл ингээл тийм тог тасраал. Тэгээ ингээ баг тэр нь ингээ яг нэг муухай л да. Гэхдээ тэр нь ингээд нэг адвенчер байна тийм баг адл явдалтай нэг юм. Тэнд бол тэгэл ер нь хүн ингээл ажиллаа хийж ин өдрийн 7 цагийн ажиллаа хийгээл тэгэл саа зовхон амьдрал ажлын ч нэг зарим ажлууд нь хэцүү биш те зүгээр нэг юм нэг орон тооны ажлууд гээл байдаг шүү дээ нэг тиймэрхүү юм хийгээл сайхан ингээл нэг сартаа 2 хүнсээ авчаал те өө сайхан зүтгэл ингээд ингэж ачаал гэртээ нэг хэдэн ууц намаа уншчаал унтаал яг нэг ийм юу руу ингээд рутинд орчин те рутинд орчхоор тэтгэврийн амьдрал гэж нэрлэдэг байгаа дэрэг тий ер нь Англид одоо жишээ нь би ингээд олон жил амьдрахад
анзаарсан чинь залуу хүн байж ингээд тэтгэврийн хэв маягийн орцсон. Тэгээд тэр тухтай зоонд ингээд орцсон. Тэгээд би чинь залуу хүн шүү дээ. Би чинь алдсмаар байна шүү дээ. Тэгээд би шижигэнж ингэж бужигэнж амьдрмаар байна, хийж бүтээмээр байна гэдэг. Тэгээд ер нь Монголдо ирэх шийдвэр гаргахад тиймэрхүү нөлөөлсөн л доо. А буцаад тэтгэврийн амьдрал одоо очиж болно. Тэгээд тэрийгэ тэтгэвэр гарсан насандаа л хийл. Тий, цагт нь л хийсэн дээ штэ тий. Залуу багийн хамгийн гол юм чинь л одоо тэр эвнэрийг өндөр адал явдал, эрсдэл үүрэх чадвар тэр нэг амьдралыг гоё чимж өгж байгаа юм л та тий. Нөгөө нэмийн бид ш нөгөө хар залуу нөгөө I need problem гэдэг ингээд нөгөө аир болчихсон тий. I don't want peace. I want problems always. Тэгвэл биш үү орой хэрвээ одоо нэг 16-аас 18 настай байсан бол өнөөдрийн түвшинд одоо ингээ олон орнуудын сонголт байгаа л да. Мэдээ залуучууд хаашаа явах вэ гэж надаас чамаас зөвлөл асууж байгаа хэрэг хаашаа явж сурах зүгээр. Боломж нь байсан бол Гэтэ боломж нь байгаа. Тий. Монголдоо ч сурах боломж нь байгаа, гадаад ч сурах боломж нь байгаа. Тий, энэ бол яг нэг хөв хүний юм. Тэгэхээр бусад хүмүүст зөвлөгөө биш. Би Америкт очих байсан баг. Яагаад тэгэхээр багасаа би нэг Шварценеггер Америк хүн гэж өөрийгөө төсөөлдөг байсан гэдэг шиг би баг нэг тийм төсөөлттэй ингээл Америкийг айгүйх үзэж мөрөөдөж одоо энэ Холливуудын хүчинд автагдаж American Dream гэдэг юм ингээд бас тээж явсан. Тэгэхээр яг Америкта Техас можийн Остин хот баг гэж бодож байна. Яагаад ч Тэгвэл тэнд бол ер нь одоо юм буцалж шít. Entrepreneurship байна уу, tech байна уу, podcast байна уу, art байна уу. Joe Rogan тэнд дүүл. Тийм, Joe Rogan байгаа. Ер нь маш олон хүмүүс тийшээ очсон татвар багтай. Тийм, айтайхан нөхцөлтэй. Энэ бол зүгээр яг цэвэр ориглын одоо сонголт баг. Тэрнээс биш бусад хүмүүс бол өөр илүү боломжтой, илүү ойрхон ч юм уу ийм газруудыг сонгосон дээр баг. Дийлэн хүмүүс ер нь Америк хятадыг их сонгох байх бас. Жохо ирээдүг харах юм бол Хятад Америк хоёр дээр. Тэгээд нөгөө яг нөгөө үзүүлэлт статистикаар өндөр орнууд байгаа шүү дээ. Одоо Швед тэр нөгөө Скандинав те юу гэдэг Финланд юу гэдэг юм тэгэл сонгох байсан баг. Гэтэ Австри мастер ер нь Европт ажгүй. Гэтэ би Францыг бол сонгоно гэж өөрийгөө бодохгүй байна. Яг одоо эргэж харахлаар. Тий, Франц хэцүү, Англи ч гэсэн одоо ер нь сүүлийн хэдэн жилүүд хэцүүдэлээ. Ер нь адилхан ойролцоо асуудлуудтай явж байгаа. Тэгээ цагаачийн асуудал нэтрэгээ. Чамд ер нь тэр талаар юу гэж боддог вэ? Яг уу мэдээгээр бодит байдлаас илүү муухай харагдуулж чаддаг. Ер нь бол. Тэр нь илүү хүнд хүрдэг тий. Одоо жишээ нь би ингээд эндээс мэдээгээр харах юм бол англи хэцүүдсэн байна гэл. Тэгээ сая би 3 сар яа 4 сар буцаал ирсэн л те. Тэгэхэд тэгэл байж л байна. Гэтээ зөвхөн нэг юм би анзаарсан. Тинчээ одоо энэ Ираны дайныг хүн болгон ярьж л. Зүгээр ингээл дэлгүүр оронгууд Ираны дайн яриад, найзуудтайгаа уулзсанхот Ираны дайн яриад. Тэгээд би Монголд энийг ерөөсөө хинч ярихгүй байгаа шүү дээ. Ямсааны ингэж бодчиход ирсэн. Би сая чамаа хэлсэн чи бараг санаж шүү дээ. Өнөөдөр тийм дайн болж байгаа. Зүгээр бусдаар бол тэгэл бүх яг л нэг миний л мэддэг Лондон ингээл байж л байлээ. Тэгээд нэг юм гоё мэдрэмж авсан. Надаас өмнө хэдэн мянган жилийн Лондон хот байж л байсан. Би тэгээд Монгол яваад тэгэл хизээ нэгэн цагт буцаад ирэхэд байж л байна гэдэг нэг тийм гоё мэдрэмж авсан. Тэндээс эсрэгээр нь нөгөө талаас нь харахаар одоо Англид байгаа манай ээж ч юм уу манай хамаатнууд ч юм уу ингээд Монголын мэдээг харахаар монголчин сүнж байгаа юм байна, сүрж байгаа юм байна гэж бодоод байдаг. Ягаад гэвэл яг л адилхан нөгөө нэг бүх болохгүй бүтэхгүй мэдээнүүдийг маш сайн ингэж олон нийт сошиал медиагаар цацдаг. Тэнгууд Монголд одоо амьдарч байгаа би асуудалгүй сайхан л амьдарч штэ гэж бодож байна те. Тэгэхээр энэ бас тэр мэдээ зэдэ гэдэг юмнаас бас хүмүүс шүүлтүүртэй хандах хэрэгтэй баг. Яг өөрөө мэдэрч үзээд тэр дүнэлтэд гаргаасаа. Монгол бол миний хувьд бол гоё байна, сайхан байна. Наа ч юм бол айгүй чухлаа. Тэгээд ингээд Франц ч гэсэн одоо ингээд хэсэг бүлэг хүмүүс 5 найз ч юм уу хоорондоо ингээд ёо Монголд харсан уу? Бензин яаж өө Монголд харсан уу? Ингээд явадлаар Монгол гэдэг орн өөрөө нэг бүр ингээд бараг шалтаа буусан орн юм шиг болчих жоох. Тэгээд яг ирээд харахаар болж байгаа хүмүүс нь чимээгүй хаслаа хийгээл амьдрал гоё амьдрал байж идэг. Яг ингээд болохгүй байгаанууд нь яг хөө мэдээж ингээд гомдлол явж байгаа. Тэгэхээр бас ингээд бүр бас тартагтай тулцсан бол тэгээ биш. Надад ч Монгол аягүй таалагдж байгаа. Гэтэ бас яг надад таалагдж байгаа гэж хэлэхээсээ би бас жоохон болгоомжилтیں۔ Яг л одоо ингээд чипт хоёр өөртөө ингээд бас ингээд нэг юм хуримтлуулах юмаа хуримтлуулад мэдлэг одоо тэр experience аваад ингээд ирж байгаа тий нэр хүнд юу гэдэг тий аваад ирж байгаа. Яг тэр зүгээс бол арай өөр. Хэрвээ ингээд шууд ирэх бас нэг арай өөр байсан баг. Гэхдээ л юмыг олон өнцгөөс нь яг тэгээ шүүлтүртэл хандаасаа гэж хүсэж байна. Одоо юу гэдгийг 10 жил YouTube ажиллуулчаад ч юм уу те ингээд баах юм хийчээд ирээд
мэдлэг хоригдлуулчаад ирэхлээр нэг өөр. Нөгөө талаасаа болохоор би одоо ингээд баг энэ жилдээ ер нь бол нэг 100 гаруй хүн ер нь бол ажлын байраар хангах тийм төлөвтэй явж байна. Одоо баг төхөөд ирж байна. Тэгэхээр би бол одоо жишээ нь маш олон хүмүүсийг ажлын ярилцлаганд авж байна. Маш олон хүмүүстэй ингээм хамтарч ажиллаж байна. Тэнгууд одоо ингээд шижигнсэн гой залуучууд байна. Тэгээд бас боломжууд байна. Зүгээр нөгөө өнцгөөс би нөгөө ажил олгогч гэдэг үүднээсээ харахад боломжууд бол бас байна. Тэгэхээр одоо ур чадвараа хөгжүүлээд хилээ сураад ч гэдэм үү иймэрхүү өөрийгөө хөгжүүлэх тийм сонирхолтой хүмүүст бол одоо ажлын байрнаас эхлээд тэгээ цаашаага хөгжих, дэвших юмыг хийж бүтээх боломжууд бол маш их байна гэж би харж байна. Тэгэхээр бас нөгөө талаасаа тийм мэдээж үнэн яг ингээд бас давуу тал ихтэй байгаа. Бас тэгэхээр ингээд бас хүн болгоныг хурж ирээч гэхэд бас хэцүү тийм. Одоо ингээд чи өөр ингээд боловсролын чиглэлээр ажиллаж байна. Ер нь ингээд хувь хүнийг хөгжилгээд бас нэг олон жил ингээд контент хийгээд өөрийгөө хөгжүүлээд ингээд явлаа. Яг хэрвээ оргил өнөөдөр боловсролын яамны сайд байсан бол за одоо болоо гэж бодъё заа төсөөлье заа шууд ингээд төсөөлье заа. Ер нь Монголын одоо боловсролын одоо тэр систем гэх юм уу те ямар өөрчлөлт, ямар эерэг өөрчлөлт авчирмаар байгаа вэ? Авчрах байсан бэ? Тэ? Яг аз болж би анхаарах байсан. Аз болж би сайд биш юм. Гэхдээ зүгээр нөгөө нэг одоо би ерөнхий боловсролын сургуульд байгуулж байгаа хүний мэдээж үүднээс аль хэдийн хэрэгжүүлэх гээд хичээж байгаа зүйлс байна. Яг хоо тийм сайдын төвшин мөвшөнд бол биш те. Зүгээр өөрийнхөө чадах, өөрийнхөө сургуулийн төвшөнд. Энийг мэдээж одоо тийм сайдын позишнд үнэхээр хүчээр ингээ орцсон бол энийг л хэрэгжүүлэх байх гэж бодож байлаа. Тэрний юу вэ гэхээр одоо жишээ нь ингээд багш нарын ачаалал гэж айгүй том асуудал байна. Багш нар ер нь бол нэг өдөртөө 3-4 цаг дор хайж нэг бичиг цаастай орооцолтож дүн тавих хичээлийг ингээл яах, репорт бичих юу гэдэг тиймэрхүү зүйл дээр өчнөөн цаг тэр хүүхдүүдтэй шуугилдаж би нөгөө өөрөө бас багш хийжсэн хүний хувьд энийг ойлгоод байгаа юм л да. Хүүхдүүдтэй тэг шуугилдах чинь маш их энергийг бүр ингээд дрейн хийж ингээд бүр шавхдаг. Тэг шавхуулсныхаа дараа ингээд өчнөөн цаг сууж төвлөрч тэр бичиг цаасны ажил дүн тавих маавих репорт бичих тэр бүхнийг хийх бол бас стресстэй. Тэгэхээр энийг нөгөө програм хангамжаар сурсан хүний хувьд нэг юм дүрэн байдаг DRY гэдэг. Тэр нь don't repeat yourself гэж байна. Одоо өөрөөр хэлбэл нэг юм давтамжтай зүйлийг компьютер хийж болох зүйлийг хүн битгий хийгээсэ гэдэг дүрм. Тэгэхээр энийг одоо цахимжуулах гэх юм уу? Тэрийг одоо жишээ нь бид нар сургууль дээр хөгжүүлж байгаа нэг аппликейшн хөгжүүлж байгаа технологийн компани гэдэг үднээс бас багш нарт тийм зохих хэмжээний ажлын хөнгөвчлөх зүйлсийг одоо нэвтрүүлж байгаа. Нөгөө талаасаа бас сурагч нарт бидний нэг юм нэвтрүүлэх гэж байгаа хичээж байгаа зүйл нь гэх юм бол одоо өдөр болгон бүх сурагчдыг бясалгал хийлмэл. 2 минутаас эхэлнэ. Тэгээд энийг бид нар бүр юм бас багын юм судалгаа маягаар хийн гэсэн үг. Үр дүн ямар өөрчлөлтүүд гарч ийн, ямар ахис дэвшлүүд, ямар сэтгэл зүйн доктортой байдал гэхээс эхлээд цаашаага одоо юу гэдгийг гэр бүлд яаж нөлөөлөх вэ? Тэр бүгдийг нь ингээд бид нар дата цуглуулж бас ийм одоо туршилт бараг. Наач бүр яг миний төсөөлж ирсэн юм биш үү те. Тэгэхээр энийг аль хэдийн бид нар сургууль дээр хэрэгжүүлж байгаа. Зүгээр эдгээр зүйлсийг магадгүй би хэрвээ сайд байсан бол гэхдээ сайд болмоорчгүй байна. Гэхдээ сайд байсан бол эднийг улсын хэмжээнд нэвтрүүлэхийг хичээх байх. Тэгээд одоо жишээ нь бид нар нөгөө нэг манай компани зорилго одоо энэ Octolern компани зорилго Монгол хүмүүсийг дэлхийд Монголдо болон цаашаа дэлхийд үлгэр жишээ иргэд болох зорилготой гэх юм да. Тэгэхээр үүний тулд бид нар иргэн болгоныг одоо Швейцар шиг, Люксембург шиг юм 2-3 хэлтэй, 4-5 хэлтэй чанартай иргэн. Тийм, чанартай, өөртөө ихтэй, магадгүй болчинтай тийм ингээд бүх суур зүйлсийг нь сайн тавиад тэгээд тэр алстаа миний тэр мөрөөдөд байгаа эх орноос зүхтах шаардлагагүй тэр орныг энэ мундаг хүмүүс маань бий болгох гэж бодож байгаа. Тэгэхээр одоо жишээ нь аппликейшнийг ингээд үнгүү тэр хөдөө орон нутгаар ингээд багш нарын хомсдол маш их байгаа. Нэг ангид 40, 50, 60 хүүхдүүд сурж байгаа. Тэр хүүхдүүдэд одоо жишээ нь бид нар аппликейшнээ үнгүү нэвтрүүлээд эсвэл сургуультай хамтраад магадгүй маш хямдхан үнээр ч юм уу нэвтрүүлээд тэгээд тэр хүүхдүүдэд хэл сурах боломж, их мэд сурах боломжуудыг ингээд хангаж байгаа. Ганц өөрсдийнхөө хувийн сургууль гэдэг тахгүйгээр. Тэгэхээр иймэрхүү өөрийнхөө чадах хүрээнд би юу чадах вэ гэж харах дуртай.
Тэрнээс биш энэ толгой дээр байгаа нөхдүүд гэж комплейнтх бол ямар ч хэрэггүй тийм болохоор яг хийж чадж байгаа зүйлсүүд нь одоо энэ байна. Тэгээ энийг л илүү өргөн хүрээнд л хийх багтаа л гэж бодож байна. Одоо энэ сүүлийн үед дипломны талаар сайн муу янз бүрийн юм ярьж байгаа. Чи зөндөөс болсон баг. Тэгээд дипломны үнцийн ойрын нэг 5-10 жилдээ ч юм уу те. Одоо энэ үзэж байгаа хүмүүс ингээд сураад төгсгөсөөр л 5-10 жил зарцуулна шүү дээ. Ер нь дипломны ойрын 10 жилийн үнцнийг ер нь юу гэж харж байна? За ер нь бол шулуухан хэлэхэд бол буурж байгаа. Буурсаар ирсэн. Гэхдээ энэ үнцэнгүй бол болохгүй. Үнц нь бол байгаа. Тэгээд энэ experience нь өөрөө одоо жишээ нь тэр их сургууль сурах, тэр бие даалтыг авах ч юм уу, тэр хүмүүстэй хамтарч ажиллах, тэр найз нөхдийг бүтээх, тэр оюутан байх experience гэдэг туршлага бол өөрөө маш гоё, энийг зөв ашиглах тусам илүү гоё. 4 жил нэг хүн нэг цагтаа сургууль дээр ирээд яг ингээд тэгж явна ч өөрөө аягүй сахилга бат шаардаад байгаа байхгүй тий. Өглөө 7-8-аас хичээл орж байгаа тий. Эрт босоод хичээлдээ ирээд тэр олон хүнтэй тавцаад даалгавар хийгээд жоохон тархиа ингээд ажилуулад тэр нь бол хамгийн чухал байгаа байхгүй. Тэгээс бол диплом бүр 0 үнцэнгүй ажилд ороход хэрэггүй байсан ч сургууль гэдэг зүйл, энэ community-гээр суралцах гэдэг зүйл бол ер нь ойрдоо ер нь хоцрогдохгүй байх гэж хараад байгаа. Тэг яг бас мэрэгчлээсээ хамаарат одоо чинь бид нар мэдээж багшаа авахтаа бол диплом бүх юм харна, тэгээд ажлын туршлага бүх юм харна. Гэхдээ одоо чинь манай Octolore нь бол боловсролд чиглэсэн, одоо боловсрол зориулагдсан медиа технологийн компани гэж өөрсдөө тодорхойлдог байна. Тэгэхээр медиа талдаач тэр технологи талдаач тэр хизээч диплом хардаг. Араа яг нүг нарийн мэрэгжлийн багш бос зүйл дээр бол хардаг. Шаардлагатай юм гэж байгаа л да. Гэхдээ одоо жишээ нь эдитер авна уу, маркетер авна уу, одоо өөр юудын зураглаач, бүр программист ч гэсэн цэвэр үр дүн дээр суурилсан юмудаа суурилсан зүйлс дээр бол бид нар диплом харддаг. Бараг заримдаа диплом лай болчих гээд байдаг. Тийм үү? Тий, ер нь бол хүлээлт нь яачдаг гэж байна. Хүлээлт хийсээ илүү баригдмал болдог ч гэдэг юм уу, одоо юу гэдгийг юм асуудлууд бас байдаг. Яг юуг нь хардаг вэ гэвэл чи юу хийсэн бэ? Чиний чадвар юу вэ? Хэр найдвартай хандлагатай хүн бэ гэдгийг л. За, тэгэхээр guys, яг одоо хэдүүлээ оргилын маань үүсгэн байгуулсан Octolore London School ерхий болсон сургууль дээр ирчээд байж гин. За, сургуулийн бэлтгэл ажил яаж юм дайжгүй? Ер нь нэлээд дайжгүй. Энэ сартаа багтаад хугацаанаас өмнө дүүрэх шинжтэй байна. Тэгээд засвар маань одоо нэг 7 хоногийн дараа буюу 8 сарын дундуур нэг 15 гэхэд яг дуусчих төлөвлөгөөний дагуу явж байна. За одоо ер нь бол нэлээд бараг л болцсон юм биш үү засвар? Бид нар чи энэ гадна талын засаад, дотор талын засаад ер нь тэр чигтэн засаж байгаа. Одоо тэнцээ бүр зам мам үсгээл одоо энэ хашаа машаа бүгднгийн засаж байна. За одоо эхний жилийн элсэлт гэсэн үг тий. Яа анхны цоо шинхэн зүгээр сурагчтай аваад зүгээр догтлсон байж байгаа юм байна шүү дээ тий. Зүгээр орж үзэх үү? За тийм. За хэдүүлээ сургууль руу орж үзье guys. За окей. Бараг л дууссан байна тий. Ер нь одоо нэг 7 хоног л дотор байна. За. Одоо энэ манай сургуулийн одоо өрөө зарчим гэх юм уу да. Слоган. Build good habits, зөв дадлыг бүтээ. Боловсрол бол ер нь суурин зөв дадал. Нойр, хоол, биеийн тамир, сэтгэл зүй, бясалгал юу гэдэг тийм. Тэгээ энэ манай 8 зарчим байна. Одоо энэ чинь яг сургуулийн хамгийн гол яг авч явах одоо тийм мөрдөж явах 8 зүйл гэсэн үг тийм. Үнэт зүйлүүд гэсэн үг шүү дээ тийм. Яг хөө тэндээсээ эхэлж байгаа юм. Тийм үү. Integrity буюу одоо ёс зүй зөв байх ёстой анхнаасаа тий. Зөв хүн байх ёстой гэдэг утгаараа integrity ёс зүй. За тэгээд specific goal driven буюу одоо маш тодорхой зорилго тавьдаг байх ёстой. Зорилго чинь одоо чинь хэл сурлаа гэхэд ус цас болох гэдэг бол тодорхойгүй зорилго. Тэрний оронд яг тэдэн сарын тэдэнд би тийм төвшөнд очих хэвээр тэхийн тулд тэдэн цагийг зарцуулах хэвээр өдөрт тэдэн минут зарцуулах хэвээр гэдэг тодорхой зорилго. Тий, зүгээр л мундаг хүн болно биш юм биш үү? За ямар ч мундаг хүн болно гэдэг хүмүүс ч зоригтой байх хэвээр. Courageous. Тэгэхээр одоо жишээ нь тэр ёс зүйнийхээ төлөө ч юм уу тэр зорьсон зорилгынхаа төлөө бид нар зоригтой байх хэвээр. Одоо жишээ нь манай сурагч нар ч байна уу баг хамт олон бүгдээрээ ямар нэгэн зүйлийг ингээд хэлэх зориг баяртай зүрх зориг байх хэвээр. Ийм нь бол маш чухал. Одоо чинь энэ сургуулийг байгуулна гэдэг чинь бол бас нэг амаргүй юм. Бас л риск бидрээс зориг шаардж байгаа тийм. Open minded байх хэвээр. Ер нь бол энэ бүх зүйлийг бид нар тэмүүлж яваа. Мастер болчаагүй. Гэхдээ энэ бидний луужин гэх юм уу да тийм. Алдах үедээ энийгээ өөртөө сануулна гэсэн. Нээлттэй сэтгэхүй буюу одоо жишээ нь
цагаан бүсний майндсет тийм хичнээн хар бүстэй болсон байсан ч гэсэн өөр цагаан бүстэй юм шиг шинээр суралцж явах хэрэгтэй. Loop closer гэдэг нь болохоор одоо ингээд хоёлаа подкастн дээр ярьсан шиг ийм асуудлууд ингээд овоороолох юм бол тэгэл тэр нь хаагдахгүй тийм ингээд нээлттэй асуудлууд ингээд тархинд байгалах юм бол RAM тулаад ерөнхийдөө бүтээмж бүх юм ундаг. Тэгэхээр тэр асуудлуудыг байн хааж идэг. Заримыг нь бүр хийхгүй гэж шийдвэр гаргаад хаана. Заримыг нь яг одоо хийж болох бол яг одоо хийнэ гэдэг ч юм уу. Ингэж тархиа цэвэрхэн байлгана гэсэн үг. Caring буюу бид хайрладаг зарчим. Хүмүүсийг тэ мөнгө олох хэрэгсэл гэж харж болохгүй. Бид бие бинийгээ хайрлж ижил ер нь бол тэр ихний зарчим маань жишээ нь энэ явж байгаа. Тийм ээ. Accountable байх хэрэгтэй. Хариуцлагатай. Одоо хийж буй зүйлдээ эзэн байх хэрэгтэй. Одоо хоёлаа бас нэг тууштай байдал подкаст юу гэдэг контентын дээр ч гэсэн ярьж ирсэн. Эзэн байж иж тэр хариуцлагатай тууштай байж иж ер нь юмд хүрнэ. Тэгэхээр энэ болохоор бас хамгийн чухал зарчмуудын маань нэг abundance mindset. Хорвоо хомс биш. Хорвоо баялаг. Бид нэр хийж бүтээх юм бол хязгааргүй баялагийг бүтээх боломжтой. Энэ улс орныг хөгжүүлэх боломжтой. Бид нар бүгд баяжих боломжтой. Бүгд хэл сурах боломжтой. Тэгэхээр мэдлэгийг хязгаарч харамлахгүй хуваалцсан гэдэг ч юм уу тийм зарчим бас байна. Яг одоо манай ширээ сандалнууд маань ирсэн. Эндээс баг ангууд руу н оруулж байгаа. Ангуудын засвар дууссан ангууд руугаа ширээ сандлаа оруулж байна. За энд болохоор энэ одоо юмнууд холдохлоор бид нар ингээд гоё ногоон зүлэг шиг юм тавиад баахан биен багнууд нь ирсэн байгаа. Тэднээсийгээ тавиад чийлэрдэг юм сурагч нарын амралтын маягийн чөлөө цагийн газар болно. За энэ дотор манай хоолны кантин бас засвар нь явж байна. За ийш яарч орж ирээл сурагчдаар хоол идэх юм тест За энэ дугааны хэсэг байна. Манай эхнэрийн хэсэг. За. Манай эхнэр ер нь Лондонд 10 хэдэн жил ахлах тоогооч хийсэн. Олон ресторануудыг байгуулжсэн. Сүүлдээ хянагч тоогооч болдог байсан. Тэгээд би доор нь туслах тоогоочор олон жил ажиллаж ирсэн. Тийм үү? Тэгэхээр миний хамгийн одоо ихтэлтэй одоо тоогооч гэх юм уу. Хамтраад сурцсан юм биш үү угаасаа тий. Тэгээ нөгөө нэг би өөрөө бас нөгөө нэг маш нарийн одоо дайет хоолны дэглэм барьдаг учраас тэрийг маань хариуцдаг хямдаг хүн хамгийн ихтгэлтэй хүн маань байдаг учраас бас сурагч нарын хоол хүнс шимтгийлийг бас хариуцуулахад ихтгэлтэй анхаар байгаа гэж. Юу чанартай юм сурах гэвэл угаасаа хоол хүнс гэдэг чинь хамгийн тэгвэл одоо жишээ нь хит боловсруулсан нүүрс ус одоо сахар хэрэглэлээ тэр нь ингээд тарих ажиллахгүй байх ч юм уу тий. Тарих чинь хямраад сахар нь буцаж унаад ноцоороод юу хичээл үзэх тийм. Тийм шүү дээ. Нөө унцаараа таардаг шүү дээ. За тийшээ яс яваад үзчихье. Ер нь бол өдөр болгон ирэхэд л сургууль шал өөр болцсон байгаад байгаа. Одоо магадгүй маргааш нөгөөд ирэхэд энэ ингээд хоосон буцаа. Тийм байна тий. Болчихно гэсэн үг. За энд болохоор одоо манай тэр холинуудтай одоо ингээд бүжиг мүжиг балет юу гэдгийг тий. Урлагийн маягийн өрөө шүү тий. Энд болохоор ер нь бол хөгжмийн зэмсэг энэ ч бас нэг урлагийн хөгжмийн байна. Ингээ хоёр шаттай. Түрүүний одоо цаад байсан шатаар болохоор одоо энэ шатаар саяны доор бүх хүүхдүүд гутлаа тайлаад одоо өөрчн өвөл Монгол шавар шахах байдаг. Гутлаа тайлаад гутлаа саяны битүү лок руу тавьчих юм. Тэр лок руу одоо энд ингээд юутай эндээс эхлээд ингээд ерөөсө цэвэрхэн гуталтай орж ирнэ гэсэн. Энд чинь бид нар бас 5 тухтай байлгахын тулд одоо хивс тавина. Энэ бүх өрөөнүүдийн засвар дуусж байгаа. Одоо сүүлд нь хивс тавина. За гоё. Тэгэл эндээсээ одоо цэвэрхэн гуталтай буцаж орж ирж байгаа гэсэн. Ер нь нэг жишээ ангиуд гэх юм уу да. Тэг бүх ангийг ингээд янзлал. За одоо энд ингээл нөгөө саяын санал ширээгээ тавиал сайхан. Тий, одоо энэ самбар нонгохлоор ард нь 75 инчи дэлгэц тач скрин дэлгэцтэй. За. Тэрүүгээрээ тэгээд хичээлээ бас орно. Одоо ер нь бол технологиг аль болох сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо энд жишээ нь бид нар энэ нөгөө нэг сургууль 1000 хүүхдийн багтаамжтай барилгалдаа уулна. Гэтэл зарим ангиуд нь хангалттай том биш, хоёрхан цонхтой ч юм уу те. Тэгэхээр бид нар яасан бэ гэхээр одоо энд байсан хан. Энд ингээ хан байсан юм хоёр цонхтой ийм жижигхэн анги байсныг. Тийм ээ. Хоёр ангийг нийлүүлээд нэг том анги шинэ хан барьсан байгаа юм бид нар. Энэ ханнуудаа нураагаад. Тэгээд ер нь бол нөгөө нэг Лондонгийн хаус систем одоо Harry Potter дээр гардаг шиг Gryffindor гэдэг шиг дөрвөн хаус систем байгаа. Тэр нь болохоор хүүхдийн сонгосон хилээсээ хамаарат Оросын theme-тэй, Германы theme-тэй, Солонгос, Хятадын юм theme-тэй хауснууд байгаа гэсэн. Нэг баг болно гэсэн үг. Одоо нэг давхар нь тэр чигтээ тэр хаусны theme явна. Одоо энэ нэг ийм хаус байна. Тэгээ энэ хаус дээр гол дээрээ ингээ бүгдээрээ хамт чийлрэх area. Тэгээ хамтдаа activity-нууд хийн. Тэр соёлын одоо тэр магадгүй тэр хилний хоол, тэр хаусын бүх соёлыг хамтдаа ингээд судлаад хоорондоо тэр хилээрээ яриад явна. Тэгэхээр одоо ямар хаус вэ? Герман, Орос, Хятад, Солонгос яг дөрвөн хаус ингээд дөрвөн давхраараа ингээд хуваагаад авчихсан. Энэ дээр нэмэгдээд мэдээж англи хэл зааж байгаа учраас ер нь манай сурж байгаа одоо энэ жилдээ бас сурч байгаа 5
хэл. Англи бол бүгдэнд нь те Ерөнхийдөө ерөнхийдөө англи нэгдүгээр ангиасаа бүр нэгдүгээр ангиас англи одоо ингээд дөрөвдүгээр ангиасаа нэг хэл нэмнэ. Хятад байж болно, найлан ч байж болно. өөрсдөө сонгоо. 7 дугаар ангиасаа дахиад нэг хэл нэмнэ. Тэр гурван гадаад хэлтэй төгснө гэсэн. Хоёул нь ярьжсэн нөгөө Европын зарим хүмүүс чинь ингээд 10 төсөлтөл 3 хэлтэй чөлөөтэй ярьж байгаа. Тэрийг хэрэгжүүлэх гэдэг юм шүү дээ тий. За саяны энэ одоо ингээд доороо цэнхэртэй юу чинь ингээд бүгднгийн эхэлж ингээд цагаан болгож байгаад тэгээд цэнхрээр бодож байгаа юм тий. Одоо тийм болгож байгаа. За энд манай урлаг заал байна. За. Тэгээ энэ нөгөө нэг өмнөх одоо сургуулиуд маань бас хүүхдүүд нь эндээд авахтаа их даардаг байсан гэж байгаа. Тэгээд тийм асуудал байсан. Тэгэхээр бид нар яасан болдоо гэд энэ одоо таазыг тэр чигт нь бид нар буулгаад. За. Харсан чинь ерөөсөө айгүйх одоо дулаан алдах. Зайнууд байсан. Асар хийгээгүй бас нэлээ. Бид нар битүү тэрийн дулаалцсан одоо. За. Энэ таазыг буцаагаад тавьсан байгаа дулаалчаад. Тэгээ энэ ч нэ ер нь лекцүүд орно. Хэрвээ бөрөө хүсвэл манад ирээд хүүхдүүдэд бас нэг гоё хөгжлийн лекц ч юм уу нэг ганц хоёр удаа орох ч юм уу тий. Зочноор энэ сургууль дээр нэрээд зочин лектор гэдэг ч юм уу тий. Тийм ээ тий. Өөр юм мундаг найзууд, таньдаг залуучууд одоо багш нар ч юм уу тий. Салбарынхаа экспертүүдийг авчираад хүүхдүүдэд инспирэшнл юм лекцүүдийг оруулах юм. Оо энэ аюу том зал шүү дээ. Тий, яг спорт зал маань энэгээр хязгаарлагдсан юм 3-9 харьцах 3 байсан. Энэ талдаа таквондо зал гэж байсан. Тэгээ одоо нэг том зал болсон. Энэ ханыг нь бид нар сая нураагаад тэгээ энэ дулаалга гэж энийг яриад байгаа. Энэ болохоор ингээд бүр сийгжсэн байхгүй. Тэгээ хүүхдүүд даардаг байсан гэж байгаа. Тэгэхээр бид нар одоо саяны урлаг зал энэ тэр чигт нь ингээд дулаалцсан байгаа. Нэг ийм яриа байдаг. Нэг катедрал сүм барьж байгаа юм байна л да. Хоёр хүн халуун наранд тий заваал ингээд ажиллаж итэл нэг залуугаас нь асуухад ажил хэр байна гэдгсэн чинь зовж гинэ шатж өгч гинэ хөлс бас гоожоод халуун наранд зовж гинэ тэгсэн чинь нөгөө нэг хүнээс нь асуусан чинь би жаргаж ажиллаж байна. Яагаад гэвэл би сүм барьж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хийж байгаа юмны утга учир гэж бас байна. Тийм шүү дээ. Хүүхдүүдийн одоо ирээдүйн боловсрол эзэмших газрыг л одоо хийж ийн гэж явж байгаа шүү дээ. Бид нар бол яг хийж байгаа юмдаа яг нэг юм айгүйх утга учирыг мэдэрч ажиллаж байгаа бүгдээрээ. Одоо 9 сарын хэднээс хичээл ороод эхлэх вэ? Сарын 1-ээс. Сарын 1-ээс яг орох үү? Энэ жил жоо хоцорч эхлэх гэж тэр болохоор улсын сургуулиуд тэгээ их сургуулиуд. Тийм үү. Хувийн сургуулиуд бол яг 9 сарын 1-ээс л явах юм шүү дээ. Сонссон би бол одоо юм байна. Ер нь бол дүүрэх шатандаа бол орцсон. Зарим ангиуд нь бол дүүрээ дахиж хүүхд авахааргүй болцсон. Цөөхөн хэдэн ангиуд дээр бол яг одоо сүүлийн дээсэлтэй авч байгаа. Одоо айл анги дээр нь ерөнхийдөө илсэлтүүд. Одоо бол ер нь бол бага ангиуд дээр нэг цөөхөн хэдэн сургуулиуд үлдсэн байна. Энэ чи хайг нь хаана гэж явж байгаа лээ? Энэ бол яг хуу Баянгол дүүрэг, Гандангийн хойно, Монголын үндэсний их сургуулийн хажууд хуучин Сэрүүлэг дээд сургууль байсан. Байршил. Хүүхдүүд бол энэ хавьяасаа ч мэдээж ирнэ. Бас нөгөө манайх автобустай. Тэгэхээр автобус нь бас нөгөө нэг GPS-ээр эцэг эхчүүд нь автобус хаана явж байна, манай хүүхд бууснуу сууснуу бүх дата нь шууд нотификейшнээр ирнэ. Тэгэхээр бас 3 чигт 3 автобус гарч байгаа. Тэгэхээр бас тал талаас л хүүхдүүд ирж байгаа даа. Ногтол ер нь аппликейшны талаар яриул. Үйл ажиллагаа. Энэ манай маскот. За энийг ингээ онгойлгонгууд одоо жишээ нь хилээ сонгоно. Одоо энэ сарда Хятад солонгос хэл нэмэгдэж байгаа. Хичээлийг эхлэхэд ер нь бол 9 сард Герман, Орос хэлүүд нэмэгдчих юм жишээ. За одоо жишээ нь Хятад хэл үзлээ гэхэд ингээ ханзаас сурна. За энэ болохоор одоо хөгжүүлэлтийн төвшөнд явж байгаа зарим алдаануудыг бид нэр одоо засаад явж байгаа. Энэ болохоор зөвхөн надад байгаа туршилтын үйлдэл байхгүй. Тэгэхээр эднэрийг одоо энэ ханзнуудаа ингээ өөрөө зураа яаж бичих ингээ байгаад байгаа юм шүү дээ. Одоо энэ ханзнуудаа сурчаад ерөнхийдөө бол номнууд уншина. Хүүхдүүд жил бүр нэг 20-30 ном бол уншина. Тэгэхээр одоо энэ номнуудыг ингээ хятад хэл дээр уншина. Тэгээ мэдгүй бүх үгнүүдийнхээ орчуулгыг ингээ харчиж болно. Хадгалаад авчна. Тэгээд AI-тай бас ингээ ярилцсан гэсэн. Тэгээд бас гол нь хүүхдүүд хідэн цаг зарцуулж байгаагаа ямар төвшөнд байгаагаа хідэн үг мэддгээ ингээд датанаас харчин. Тэр нь эцэг их нь харна, багш нь харна. Тэгэхээр багш нар одоо хүүхдүүдийг чи хідэн цагтаа байна гэдэг дээр нь л төвлөрнө гэсэн. Үгүй одоо жишээ нь чи муу байна, ийм байна биш. Тийм байна. Цагаа л ихсгэж. Хідэн төвшөнд хүрэхийн тулд жишээ нь А2 төвшөнд хүрэхийн тулд чиний 200 цаг зарцуулах шаардлагатай. Энийгээ төвлөрөөд зарцуулж байгаа. 200 цаг хүрэхийн тулд бид нар 7 хоногт хэдийг зарцуулах хэрэгтэй гэл. Яг тэр цагаар нь явна гэсэн. Тэгэхээр нөгөө хүүхдүүд шантрахгүй. Одоо жишээ нь энэ хүүхд авьяастай би англи хэлэндээ муу англи хэлэндээ дургу гэхийн оронд энэ 200 цагтай юм чинь энэ төвшөндөө хүрсэн. Би нэг 70 цагтай юм чинь нөхөж цагаа нөхөн байл. Яг шударгаар угаас хин илүү цаг зарцуулж байгааг нь хардаад яваад байгаа болохоор тэнд юу байх вэ? Энийг бол одоо чинь гейминг
одоо тоглоом дээр бол хүүхдүүд CS:GO жишээ нь Тий. чи хэдэн цагтай би хэдэн цагтай гэж Тий. ярьдаг. Яг тэрэн шигээ хэл сурах дээр чи хэдэн цагтай би хэдэн цагтай гэж Тийм байна. ярьдаг. Тийм байна. За тэгээд та бүхэн хэрвээ эцэг эхчүүд хүүхдүүд үзжээвэл одоо тэгээд 9 сарын 1-ээс яг хичээлүүд эхлээд явах учраас одоо эсэлт бол цөөхөн одоо оронтой үлдсэн байна гэж ойлголоо. Тэгээд та бүхэн сонирхжээвэл доор description хэсгээс мэдээлэл аваарай. Орил хүүхдтэй л 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй. Хүүхдээ ямар сургуульд сургана гэж боддог вэ? Одоо Монголд жишээ нэг юм яриа байгаа шүү дээ. Төлбөртэй өндөр төлбөртэй сургууль сурахчаар одоо хэрхэн ирэх хүүхдүүдэд найзлах ч юм уу те буруу замаар орох магадлал өндөр байна. Нөгөө талаар яг багш нарын ачаал гэж ярьдаг те орчин гоё. Яг нэг улсын сургуульд оруулахаар яг жоохон амьдрал нухлуулаад баг гараад тэгэхээр баг илүү хүчтэй болж байгаа ч юм шиг те. Яг би болохоор яг аль аль нь сурж үдсэн хүний хувьд бас нэг юу байгаа л да. Гэтэ чиний бодлыг бас надад аюу сонирхолтой сонсож байна. Хүүхдээ аль сургуульд сургана одоо ямар төрлийн сургуульд нь сургана гэж бодож байна. Би бас яг адилхан аль алинд нь сурж үзсэн. Монголд байхдаа улсын сургуульд сураад бас 40-50 хүүхдийн дунд шахацлаад тэгээд нэг хэдэн сар хувийн сургуульд явчаад тэгээ Англид очоод Английн улсын сургуульд явж исэн. Тэгээд одоо ингээд зүгээр бодоход шаардлага хангах нэг цөөхөн юм байна. Тэр нь болохоор хамгийн ихэнд надаас өөрөөс хамааралтай гэж бодож байгаа. Аав хүний хувьд. Би одоо хүүхдтэйгээ хэрэг цаг зарцуулдаг вэ гэдэг нэг асуулт. Анхдагч юмнаас тэр сургуулаас илүү чухал зүйл гэсэн. Тэр нь болохоор одоо дундаж аав нар хүүхдтэйгээ 7 хоногт 30 минутаас бага зарцуулдаг гэж байгаа байхгүй. Дундаж аав нар 30 минутаас бага. Тий, яг one on one гэж байгаа. Одоо ганцаарчилсан цаг. Яг хамт бөөнөрөө байх. Наа чи бас гэхдээ хүний ортой гэж бас магадгүй яг бодглоор те. Завгүй ажиллаа те. Яг хоёулахнаа үлдсэн юу гэвэл ер нь цөөхөн шүү те. Тэгэхээр харин дундаж аав нар тэгдэг байгаа байхгүй. Тэгэнгუთ өөрөөр хэлбэл хүүхдийн чинь бусад хүмүүс өсөж гин гэсэн үг. Тэр сургууль өсөж гин, найзууд нь өсөж гин, сошиал медиа өсөж гин гэдэг ч юм уу те. Тэгэхээр анхдагч хэрэгцээнээс first principles-ээс үзэх юм бол би өөрөө илүү их цаг зарцуулах хэрэгтэй гэсэн. Тэгээд тэрнээсээ одоо тэр хүүхдийг би хайрлаад тэгсэн мөртлөө зарчимтай ингээд өсгөө тэр суурийг нь тавьчих юм бол ямар ч сургууль сурсан тэр хүүхэд алцахгүй гэж бодож байна. Суурь нь байгаа учраас. Тийм, суурь нь маш сайн тавьчих юм бол. Тэр суурь дутуу байх юм бол Харвард төгссөн ч бай, магадгүй аригчин болох ч юм уу. Эрсдэл байгаа гэсэн. Тэгэхээр тэр талаас эхлээд би анхаарна. Дараагийн зүйл нь юу вэ гэхээр одоо тэр сургуулийн оруулах гэж байгаа сургуулийнхаа одоо удирдлагын ч юм уу одоо захирлын ч юм уу тий маш сайн судлах гэсэн үг. Яагаад гэвэл ямар ч байгууллагын соёл тэндээс одоо их үүсвэр нь гарч тардаг. Тэгэхээр тэр хүн диктатуртай байна уу, тэр хүн мөнгөний төлөө байна уу, одоо юу гэдэг нь тий зарчимтай байна уу, үгүй юу. Тэр соёл тэр чигтээ халдна. Тэгэхээр сайн багш нарч тэр сайн удирдагчийг дагна. Тэгэхээр тэрийг нь судлана. Тэгээд яг хөө мэдээж манай хүүхдүүд манай сургууль сурна л да. Тэгээд би өөрөө сургуулгүй байсан бол гэж төсөөлж ирж байна л да. Тийм. Тэгэхээр асуулт нь тийм шүү заяа. Тэгэхээр тэр сургуулийн тэр соёл тэр зүйлийг нь судлаад тэгээд тэр манай хүүхдэд одоо яаж нөлөөлөх вэ гэдгийг нь тэндээс нь дүгнэнэ гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь ёс зүйтэй, зарчимтай, зорилго нь юм одоо гигийн зорилготой ч юм уу юу гэдэг нэг тийм зөв философи нэр зөв философиг ингэж соёлдоо шингээж чадсан тийм сургууль байх юм бол өгнө гэсэн. Одоо чи тархины контент, тархины талаар контент хийж байгаа. Тэгээ хүний тархи гэдэг чинь өөрөө аягүй тийм бүх юмний яг ингээд эргэтэн дундаас хамгийн зэмүү эргэтэн шүү дээ. Хүний тархи эрүүл байхад тэр хүний одоо behavior одоо бодож байгаа зүйлс, үйл хөдлөл бүх юм нь ингээд шалтгаалж яадаг те. Тархиа сэрэг ирч хүчтэй одоо те мундаг байлгыг юунд анхаарах вэ? Нойронд анхаар. Номер 1-т нойронд анхаар. Тэгээд нөгөө талаасаа бол одоо бясалгал гэх юм уу да. Гэхдээ яг бясалгал гэдгийг одоо буддийн тодорхойлолтоор бол бясалгалыг ингэж байгаа юм. Муу бодлыг ялан дийлэх гэдэг байгаа юм. Тэгэхээр тэрийг би ингэж ойлгоод байгаа. Нийт өдөрт би за 10,000 бодол бодлоо гэж бодъё. 1000 ч юм. За энгийн тав 1000 бодол бодлоо гэж бодъё. Тэрний 700 юм уу 800 хорсол, гомдол, уур, тиймэрхүү юмар дүүрэн байх юм бол миний тарих, бие, эрүүл мэнд тэгэл асуудалд орно. Надад амьдрал гарч ирж байгаа боломжууд хүртэл хаагдана. Тэрнийг цөөлөөд бүр 0 болно гэж магадгүй
төгс гэгэрл бах тийм бол байхгүй бах. Гэхдээ тэрийг цөөлсөөр хагаад дийлэнхт нь талархал одоо юу гэдгийг тийм эерэг бодлууд баяр хөөр одоо хайр юу гэдгийг ийм бодлуудаар дүүрэгчих юм бол маш гоё эрүүл тарихтай сайхан амьдрна, аз жаргалтай амьдрна. Энэ тэгээд скил гэж одоо байгаа юм байна. Ур чадвар энийг хөгжүүлж болдог. Энийг одоо жишээ нь миний хувьд ингээд сүүлийн 10 гаруй жил ер нь бол тууштай бясалгал хийж байгаа. Тэгэхээр энэ ингээд одоо жишээ нь заримдаа ингээд надад бол уур хүрэх ч юм уу хорслох гомдол мэдрэх үеэл гарч ирнэ. Тэрэн дээр би за нэг 5 минут үсрээл байдаг гэх юм уу. Тэгж байгаа л амьсгалаад сайхан контролдоод буцаал эерэг тал руу за би юунд талархаж болох вэ гэдэг ч юм уу. Эргээд авчирч сурсан юм уу. Тэгэхээр тэрэн дээр тархиа эрүүл байлгахын тулд бас ажиллана. За 3 дахь юм гэвэл одоо саяны хоёр бол дотроосоо тэгээ өөрийн үйлдэлээс 3 дахь юм гаднаас креатин моноhydrate ууна. Креатин гэдэг нь болохоор заавал энэ supplement одоо бүтээгдэхүүнээр уух шаардлагагүй махан дотор ч гэсэн байдаг. Тэгэхээр одоо мах уураг сайн идэх гэсэн үг. Тэгэхээр креатин яадаг вэ гэхээр тархин доторх усны агуулмжийг өсгөөд тэгээд тархины одоо тэр сэтгэн бодох чадвар тэр ачаал даах чадвар булчингийн ч гэсэн бүгднийг өсгөдөг. Тэгэхээр креатин сайн уун. Тэгээд нөгөө талаар нойроо сайн аавн бясалгал хийнэ гэдэг. Наач яг үнэ шүү. Би одоо өдөрт 5 г ер нь байнга ер нь сүүлийн бараг нэг 10 жил ер нь ууж байгаа хаа. Зөвхөн одоо юундаа биш. Яг 5 г ер нь гайгүй хэмжээ гэж яриад тах шиг байгаа. Гэтэ яг хоо ингээд дунд нь тасцсан үедээ би ингээд мартаад ч юм уу тасцсан үедээ тэрийг нэх одоо тасчлаа гэж боддгоо. Ер нь ингээд яг хоо ингээд жоохон ингээд тасварлага аваад ч юм уу. Тэр тийм бол яалч хүн нөлөөлдөг. Тэгээ өөр бусад хоолнууд ч гэсэн хооллол янз бүрийн дийлхэн юмнууд бол зөндөөл байгаа тий. Тэгээд ер нь бол яг ингээд чи анзаарсан уу? Монголд хүмүүс сэтгэн бодох чадвараа нарийн ерөөсө боддгоо юм шиг санагдсан. Одоо ингээд за миний тарих ойрд жоохон одоо ингээд зэвэрхгээд bay шүү гэдэг ч юм уу те. Одоо би жоохон ном уншиж эхлэх хэрэгтэй юм байна да. За одоо жоохон хэцүү юм хийгээд жоохон тархиныхаа тэр нөгөө пластицитийг жоохон ингээд өдөөгөөд явчих хэрэгтэй юм байна да гэсэн тэр дадлага жоохон тутмаг юм шиг санагддаг. Чиний үед яаж анзаарсан бэ? Юу нэг яг монгол хүний тархинда оруулах тэр тархиныхаа эрүүл мэндэд оруулах хувь нэмрийг юу ямар ч төвшөнд байгаа гэж харж байна. Энэ бол яг уу одоо жишээ нь яг нөгөө хөгжсөн орнуудтай харьцуулахад бас харьцангуй доогуур бах. Гэхдээ энэ бас хурдцтайгаар хөгжиж байгааг нь анзаарэгдэж байгаа. Тэгээд бас ер нь бол дэлхийн дундаж ч гэсэн бас адилхан нэг тархин дээр нэг анхаарал байдаггүй ч юм уу. Одоо жишээ нь алкогол нэг аюултай зүйл нь алкогол энэ ADH гэж гормон энэ pituitary gland гэдэг энэ тархины энд ADH гэж гормон ялгаруулдаг. Алкогол тэр гормонд нөлөөлөд шингэнийг нөөцлөхийн оронд гадагшлуулчихдаг. Тэгээд маш их шээдэг. Тэгээд тархи хатангарчдаг. Тэгээд маш их асуудлуудыг үүсгэдэг гэдэг ч юм уу. Тэгэхээр Монголд бол алкоголны проблем бол бас байгаа учраас иймэрхүү байдлаар бас хүмүүс тархиа бас гамдаггүй асуудлууд бас байдаг анзаарэгдсэн. Би бол тархиа бол яста жинхэнэ нандинаж явдаг хүн. Тийм болохоор одоо жишээ нь миний энэ бүгж, жирийн бүгж биш. Оураар ингээд одоо миний нойрыг хэмждэг, миний зүрхний цохилтыг хэмждэг. Хаалаг бүгж одоо миний юу гэдгийг стрессний түвшинг хэмждэг. Хідэн цагийн нойрны өртөө байгааг нь гаргаад ирдэг. Өртөө? Тий, нойрны өр. Дутуу авсан нойр. Дутуу авсан нойр чинь ингээд өр нь үсээд яваад идэг. Тэгээ би бүр хүчээр ингээд ажил болгож дог хийж нап хийдэг. Тэр яг хуу одоо өгчтөр би дутуу нойртой байлаа гэж маргааш одоо нэг юм байдаг штэ. Яг тогтмол цагтаа босоод байвал зүгээр гэж ярьдаг. Тэгэхээр одоо би өрөө цайруулахын тулд илүү унтах хэрэгтэй гэсэн үг үү? Ер нь бол миний ойлголтоор бол унтах нь л ерөөсөө сайн. Тэрийг 20 минутын нап байна уу, юу байна уу хамаагүй. Унтчил байвал энэ бол сөрөг зүйл биш, эрэг зүйл. Ерөнхийдөө гэхдээ тэрнээс илүү чухал зүйл нь sleep regularity буюу тогтмол цагт унтах бас маш чухал, хамгийн чухал нь тэр. Тэгээд нойрны чанар одоо энэ бүгжин дээр намайг хэдэн минут REM sleep буюу одоо зүүдэлдэг төвшөнд явж байгаа. Хэдэн минут NREM deep sleep гүн нойр авсан бэ гэдгийг ингээд харуулаа явцдаг. Тэндээсээ recovery чинь хэд байгаа вэ? Энэ төргээд стрессний төвшин бүгднийг харуулцдаг. Тэгэнгუутаа тэндээсээ анзаараад би за одоо өнөөдөр эрт унтах хэрэгтэй гэдэг ч юм уу, сайн амрах хэрэгтэй, унтахаас өмнө бясалгал хийгээд зүрхний цохилтоо буулгах хэрэгтэй гэдэг ч юм уу. Унтахын өмнө зүрхний цохилтоос өндөр байгаа тэгэхээр сайн амарч чаддаггүй гэх мэт. Өөрийнхөө датаг харчиж байгаа байхгүй.
Тэгээд энд болохоор одоо энэ юу байна? CGM. Юу юм Constant бэ? clock. Чи бараг neural-ийг олцсон юм шүү. Cyborg явж байгаа. Энд чи юм байна. Харин шалгаад Elon Musk ахаас төрүүлээд юм авчгаагүй. Наа чи юу нэ? Энэ болохоор CGM, Constant Glucose Monitor. Одоо миний сахарыг тогтмол хэмжиж байгаа. Тэгэнгუთ би ямар нэгэн сахартай юм идэн үү яа нөө нүүрсөөс авлаа гэхэд миний сахар ихсэн багсан. Тэгээд би дасгал хийхэд араас нь сахар хэр унж ийн бүх датаг нь бас ингээ авчиж байгаа. Сүүлийн 3 жил тасралтгүй хэмжиж байгаа. Энэ болохоор сүүлийн нэлээд хэдэн сар тасралтгүй ингээ хэмжиж байгаа. Ингээ өөрийнхөө датаг ингээ аваа яваад байдаг. Шинжлэх ухаанч маягаар одоо судалгаа явуулж мэдтэй тий туршилт хийгээд яваад шүү баг өөр дээр. Хамгийн түрүүнд нойроо сайн авах хэрэгтэй. Ус сайн авах хэрэгтэй. Нойрон дээр нэг асуух юм байгаа байхгүй юу? За би ингээ сая ингээ 7 сар одоо манай мама 7 сартай 8 сартай. Тэгээ ингээд нойронд яалчгүй нэг автагдах үе гэж байна. Чи 2 хүүхэдтэй гэсэн те. Ер нь хүүхэдтэй хүмүүс эцэг эхчүүд зориулж ер нь нойрон дээр яаж ажиллавал ер нь зүгээр юм. Тэрнэр ямар нэгэн тактик байгаа юу? Эсвэл угаасаа л за хүнд үе гэд нэг юм нэг даваа маягийн юм байх ёстой юм. Ер нь бол үнэндээ бол тийм л дээ хүнд үе. Давах ёстой хүнд үе. Энэ дээр ингээл нэг юм арга байгаа шүү. Ингээл бүтнээр аваад ашиг гэсэн юм бол бас тэмбэгнэлтэй ингээл. Гэхдээ зүгээр зарчмын хувьд нэг бид нар дээр л дажгүй үйлчилсэн нэг юм байна. Тэр нь болохоор жирэмсэн байхаас нь ихсүүлээд ээжийг нь маш тайван байлгаад тэгээд ээжийг нь ингээд маш сэтгэл хангалуун тайван байлгаад хоол одоо нойр бүх юмыг нь сайн ахуулуулад тэгээд тэгэнгუთ тэр гений мэдээлж гэдэг юм уу тэр хүүхдэд бас зөх хэмжээнд очтгий юм шиг санагдсан. Тэгэнгуთ тэр хүүхэд бас харьцангуй эрүүл тайван хүүхэд гарч ирээд тэгээ бас харьцангуй гайгүй. Одоо би бас нэг юм зөвлөгөө өгдөг ч гэдэм юм одоо өөрийнхөө амьдрал дээр л хэрэгжүүлсэн зүйлтэй. Тэр нь болохоор ингээд би ингээд баахан оптимайзейшн яриад байгаа шүү дээ. Ингээл хэмжээл ингээл. Тий. Хүн болгонд бас хэрэгжүүлэхэд хэцүү. Гэхдээ яг бодит амьдрал дээр хүмүүс маш олон хүмүүс нэг юм туулж идэг. Би ч гэсэн туулаад гарсан. Тэр нь болохоор мэдрэмжийн хувьд шуурга болж байна. Далаад ганцаараа хөвж байна. Шуурган донд хүүтэн шүн юу ч харагдахгүй. Тийм мэдрэмжтэй амьдралыг явж байгаа хүмүүс байгаа. За яг үнийг хэлэхэд миний хувьд болохоор тийм үеүдээ ингээд давсан ч гэсэн яг одоогийн байдлаар чинь манай аав маш хүнд өвчтэй, маш эмнэлгийн хамааралтай яг одоо эмнэлэгтэй байгаа тийм. Гэх мэт иймэрхүү ингээд мэдрэмжийн хувьд тийм зүйлүүд их гарч ирдэг. Энэ дээр би яадаг вэ гэхээр үнэхээр яач чадахгүй бол зүгээр нар гартал хөв гэдэг. Яг өөр арга байхгүй. Бидрээс шалтгааллахгүй зүйл хийсэн. Стоицизм яваад байна шүү дээ. Зүгээр нар гартал хөв, амьд үлд, survive. Тэгээд дараа нь өглөө болно. Нар гарна, магадгүй нэг модноос зуурна, магадгүй нэг зав ирнэ. Тэгээ магадгүй өөрөө сэлээд гарна гэдэг ч юм уу. Дараа нь гаргалгаа нь гарч ирнэ. Одоохондоо хөв гэдэг юм. Тэгэхээр тийм магадгүй fresh аав ээж нар нойргүй явж байгаа бол ч юм уу. Тэгээ эсвэл магадгүй амжилтын ямар нэгэн тийм хэцүү юмыг туулж байгаа бол үнэхээр тийм төвшөнд байгаа бол одоо миний саяны ярьсан тэр юм сурах DSS арга байна уу, бөгж байна уу, юу байна уу те. Тэр бол хамаагүй шүү дээ. Тийм ээ тий. Хаяа зүгээр оршихын л хангалттай тий. Ер нь аливаа зүйлийг хамгийн хурднаар үр дүнтэй сурах арга юу вэ? Хэл одоо юу мэдхгүй машин жолоод одоо ингээд за нэг юм хэрэг боллоо, сурах хэрэгтэй боллоо, богино хугацаанд яаж сурвал зүгээр. За нэг зарчим байгаа. Тэгээд нэг араас нь тактик өгчээ. Зарчим нь болохоор юу вэ гэхээр одоо манай октолерн дээр бид нар хэлдэг байхгүй урмын яваа ба шантарлын яваа гэдэг. Одоо жишээ нь хэл сурж яхад багш чинь ингээл нэг алдаа гарах болгонд чинь ингээл засаал өөрчлөөл муу дуун тавиал шийтгэл маягаар яагаад юм одоо хандах юм бол шантарлын яваа босоод энэ хэлэнд би дургу гэдэг болчихно гэсэн. Тэрний оронд урмын явааг босгоод ямар мундаг чи ярих зоригтой байна. Ямар мундаг юм. Вау гэл улам ингээл өөгшүүлээл дэмжээлэх юм бол урмын яваа босоод би ч нэстэ чадах юм байна гэдэг мэдрэмжийг авчих юм бол тэр хүн зогсоошгүй unstoppable болно гэсэн. Тэгэхээр энэ хамгийн чухал зарчим. Эннээсээ гадна нөгөө нэг юу гэх юм бол тактик гэх юм бол DSSS гэж байгаа. D тэгээ 3S. D нь болохоор deconstruct, задлах, бутлах. Одоо жишээ нь за математикийг сурах гэж байгаа бол тэрийгэ задал. За магадгүй контент хийж сурах гэж байгаа бол тэг контент гэдэг зүйлээ задлна гэсэн. Хэсэг жижиг хэсэг нэг бүтэн том дотроо маш олон эерэг шургатай машин байгаа. Тэрийг задлаад аль нь
төрүүлж сурах хэрэгтэй гэдгийг сонгоно гэсэн үг. Чухал юмнууд юм. Тийм. Тэгэхээр D гэдэг нь задлчлаа, дараагийнх нь болохоор select гэж байгаа байхгүй юу? Сонгоно гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь дөнгөж эхэлж байгаа би дөнгөж эхэлж байгаа бол хамгийн үнэтэй камерны тохиргоог би сурах шаардлагагүй. Гэхдээ магадгүй YouTube болгож байгаа бол thumbnail яаж хийхийг сурах гихдэг ч юм уу тийм. Ингээд задлаа тэр зүйлийг сурна гэсэн үг. Select. Тэгээ дараа нь sequence дэс дараалт нь оруулна. Эхлээд алийг сурах юм, дараа нь алийг сурах юм. Нэг дор олон юм сурахгүйгээр дэс дараалт нь оруулна. Тэгээд хамгийн сүүлд нь stake буюу одоо бооцоо тавина гэж орчуулдаг. Гэхдээ энийг алдах юмтай байна гэсэн үг. Одоо жишээ нь миний хувьд би өөрийгөө хэл сурахаас өөр аргагүй байдалд 2016-7 оноос хойш оруулсан. Яагаад вэ гэхээр YouTube дээр ингээд тавиад би ийм хэлүүд сурж байна гэдэг ингээд зарлаад байдаг. Тийм байна. Тэгэнгუთ амьдрал дээр ирээл намайг төвшиг орж ирээл Франц хэл чеклэх юм бол би таг байх юм бол бас тэрийгээ дотроо ингээд бас ингээд имажин хийх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр алдах юмтай байна гэдэг нь одоо жишээ нь миний хувьд бол ингээд олон нийтэд зарлждаг ч юм уу. Эсвэл найзтайгаа мөрийг тавих ч юм уу. Ямар нэгэн байдлаар тийм. Эсвэл одоо жишээ нь хамгийн дургуй нам чи юу гэдэг ардын нам арчилсан нам аль нэг намд дургуй байлаа гэхэд хэрвээ би энэ дээр фейлдэх юм бол энэ намд би сая төгрөг өгнө гэдэг ч юм уу тийм. Нэг тийм стейк тавина гэсэн үг. Ер нь гадаад руу явж сурж байгаа хүн болгон нэг стейктэй байгаа шүү дээ. Ер нь бол одоо ингээд за өр шир гэр бүл ард үлдсэн тий. Тэг бүх хүмүүс итгэл нөгөө золиос юу хүмүүдээ зээл авах. За одоо сурахгүй сонголт байх. Сонголт байхгүй нөхцөл байдалтай аваачих. Наа чинь бол маш том ер нь философи гэж бодож байна. Ямар нэгэн зүйлийг сурахад тий. Одоо нөгөө Кортез капитаны завиа шатаан гэдэг зарчим байгаа шүү дээ. Буцах зам байхгүй тий. Алцаал гарна тий. Би нэг юм бодсон л та сайхан. Би ер нь одоо ингээ 30 гараад тэгээ 30 гарах хүртлээр юм болгоныг тоогоор хэмжээд үр дүнгээр хэмцээр хагаад ингээд юмыг яаж богинохон хугацаанд гяс хийх үү гэсэн л юм дээр ингээд гяс гэсэн юм дээр ингээд миний амьдрал ингээ оптимайз хийцэн ингээд яваад байгааг анзаарч байгаа байхгүй юу? Иргэн тойрныхоо баг гэр бүлийнхнийгаа ч гэсэн тэр нь ингээд оптимайз хийлгүүлээ тий. За би тэр өдөр тийх хэвээр би нойроо тэгж авах хэвээр тэр тэгээ би ингээ 30 гарсан өнөө нэг юм ойлгож байгаа байхгүй юу? Би хурдан байгаас илүү өөрийгөө удаашруулж сурна гэдэг чинь аюу том чадвар юм байна гэж ойлгож эхэлж байгаа байхгүй юу? Одоо бясалгал байгаа шүү дээ тий. Бясалгал яаж үр дүнтэйгээр чанартайгаар хийх вэ? Одоо чиний хувьд одоо олон уртаан хугацаанд бясалгын талаар бясалгал өөрөө ч бясалгал хийж байгаа тий. Хүний хувьд хэлгээд. Тэгээ миний хувьд 50 шамдах тун гэдэг зарчмыг баримталж амьдарч байгаа. Тэр нэг саяных шиг нөгөө нэг үр дүн битгий яар үйлдэл бол яарч болно гэдэг зарчимтай. Тэгэхээр үр дүнд бол ерөөсөө нэг яарахгүй. Бясалгалын хувьд ч гэсэн нэг одоо гэгээрэлт хүрнэ гэсэн бодол бол байхгүй одоо юу гэдгийг. Тэгтээ яг тэр адилхан бас нэм тоогоор хэмждэг нэг математикийн, физикийн төрлийн ч юм уу юм компьютерийн төрлийн хүн бас учраас тоогоор хэмжих бас дуртай. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр барагцаалдаг. Одоо жишээ нь түрүүний хэлсэн шиг мянган бодлын тэдэн эерэг байна гэдэг ч юм уу. Эсвэл энийг л ихсгээд ах юм бол учиртай гэдэг ч юм уу. Тэгээд одоо 10 харилцааны магадгүй хэдэн жилийн өмнөх оргил нэг 3-4-т нь ингээд асуудал үүсгэждэг байсан бол тэр нь ингээд 2 боллоо, 1 боллоо, сүүлдээ бүр 0 болдог ч юм уу. Энэ дээр ажиллах маш чухал байгаад идэг. Наадан дээр чи нэг юм байгаад байгаа байхгүй юу? Яг ингээд бүх хүмүүсийг төлөөлөөд ингээд ярихад ингээд чи одоо сая ярьж байгаа шүү дээ. Өөрийнхөө бодлыг ингээд анзаардаг гэдэг. Ер нь ингээд 3 дахьч болгоод өөрийгөө анзаарах тэр чадвар их чухал юм шиг байна. Гэтэ тэр чадварыг яг хүн болгон эзэмшсэн юм уу гэхээр бас хэцүү байгаад байгаа байхгүй яг ингээд амьдралд одоо жишээ нь ийм хүмүүс байна. Өдөржин хугацаа оруулж байгаа мөртлөө өө миний толгой хөвгдөд энэ би мэдгүй ингээд би амар стресстэй байгаад байна ингээд тэгсэн мөртлөө өдөр байж хугацаа хажууч болгоод нэг хэд сунаачилтай гар дээр тий. Тэгж хилчмээр байгаа ч гэсэн угаасаа л тэрийг ингэж бүтггүй гэж ойлгосон маш их хүмүүс байд. Яаж одоо энэ өөрийгөө хөндлөнгөөс анзаарах чадварыг юу н аавна гэж тэр юу н чадвар уу? Юу н чадвар байлгүй яах вэ? Тэрийг яаж хөгжүүлэх вэ тэгвэл? Ер нь бол би бас ингэ ойрын хугацаанд өнөө маргааш өөртөө зөөлөн ханд. Урт хугацаанд өөртөө хатуу хандаж болно. Том зорилго тавьж болно. Одоо жишээ нь би амар фит одоо марафон гүйдэг юу гэдгийг тийм болж болно. Гэхдээ сарын дотор биш тий 5 жилийн дараа магадгүй. Гэхдээ өнөө маргааштай болохоор нөгөө саяны хөвживэл хангалттай, оршиживэл хангалттай гэдэг шиг
нэг л зүйлийг хийж. Нөгөө keystone habit нэг зуурах anchor нэг юмнаас зуурчих. Тэр шуурганы үед нэг модноос зуурчих гэдэг ч юм уу. Тэр зуурах модоо олчих гэсэн. Тэгэхээр тэр мод нь одоо чинь за саяны утас яах юун дээр байлаа гэж бодоход утсаа ухаад одоо анзаарах үедээ хит их би утас ухаад байна да тавих ёстой даа гэсэн чинь тавьж чадахгүй ухаж байгаа хүн байлаа гэж үү. Тэрийг анзаарах үедээ буцаад би утсаа аавна төр тавиад 5 секунд гүнзгий амьсгалчих гэдэг ч юм уу те. Жижиг ихлэл яваад штэ те. Тэндээсээ одоо Маркус Аурелиус Роми хаан хэлсэн байдаг. 2-7 хоногийн эрчийг авсан хүн бусдад бурхан шиг харагддаг гэдэг. Өөрөөр хэлбэл тэр бясалгалыг хийгээд 2-7 хоночдөг ч юм уу. Флоу авчиж штэ те. Ингээ моментум эрчийг аваад эхэлчихэж байгаа хүн. Жимэнд яваад тасралтгүй 2-7 хонцсон болвол ингээд нэг гоён мэдрээд эхэлдэг ч юм уу. Тэр эрчийг авсан хүн бусад тэрийг хийж чаддгүй хүмүүст амарлагийн бурхны төвшөнд харагддаг гэдэг байгаа юм. Яг тэрэн шиг 2-7 хоног маш зөөлнөр нэг юм хүлээлт тавихгүйгээр тий. Хүмүүс яадаг вэ гэхэл жишээ нь хэл сурах дээр би өдөрт 3 цаг сур. Тэгэнгუთ магадгүй тэр хүн нэг өдөр 2 цаг сурчлаа гэхэд фейлний мэдрэмж авах нь шүү дээ. Тийм байна. 2 цаг гэдэг чинь амар супер стандартаа ингэж байгаа юм тий. Амар супер юм хийчээд фейлний мэдрэмж аваад шантраад тэгээд волейбол бүтэхгүй юм байна. Тэрний оронд би 1 минут боли 30 секунд өдөр болгон сурна. Хэл сурна. Нэг үг сурчих. Нэг үг ингээд зүгээр шагаагаад харчих гэдэг нэг тийм зоригтой хүн байх юм бол тэрийг харчлаа. Yes. Болцсон. Тэгээ 2 цаг үзчих юм бол би бүр бонус даваад өнөөдөр супер өдөр байна. Маргааш алах юм байна гэд ирчийг авч эхэлж байгаа. Урмын овоо стандартаа багаар тавьчихж байгаа юм байна тий. Тэгэхээр энэ урмын овоо босгоно гэдэг зарчим нь ерөөсөө энэ ойрын хугацаанд стандартаа бүр буулга эгогоо дараад тий ойрын хугацаанд би бүр зөвөр хамгийн жижигхэн нэг зүйлийг хийж чадах тэр юу вэ? Тэрийг чадахгүй бол тэрийгэ жижигэл. Тэрийг чадахгүй бол тэрийгэ жижиглсээр хагаад нэг хамгийн нэг юнит нэгжин дээр ир гэсэн. Жим дээр ярьдэн шүү дээ. Одоо ингээл жимд явах уу, ямар хувцас авах уу, жимийн хувцас ямар байх хэвээр, аль жим зүгээр вэ гэж хэрнээр ингээл амар байж дээ. Эхлээд одоо наана нэг 5 сунаачих гэдэг байна. Байж эхлээд 5 сунаач. Болцсон. Одоо болцсон. Битэн сан 100 болцсон. Одоо ингээл ундраа. Маргааш наа тий. Маргааш жим минутер байж 20 сунаачих. 10 ч юм уу тий. 10 сунаачлаа болсон. За болсон одоо тааш. За нөгөөд ингээд яг ингээд инхлээрээ ил үзөө явж байгаа байхгүй. Тэгэхгүй яг нэг амар лаглаг хувцас авч өгөөл жим рүү оруулаад 3 цаг бэлээд хийчихээд чинь булчин ингээд яа. Шантраад маргааш болраа тий. Бид юм уу жим чи боли бурхан минь ийж миний зүйл биш байна гэсэн юу авчиж байгаа. Тэгэхээр надад урмын овоо босгох гэдэг нэр чинь айгүй гоё нэршлээ шүү тий. Одоо жишээ нь контент хийлээ гэж бодъё. Ямар камер авах вэ? Тэгэхээр тэрний камерыг л авчвал алах гэдэг. Нацис. Карманд нь утас гэдэг камер байх чинь тийм шүү дээ. Одоо цаг үед тийм үү? Бидний одоо цаг үед яг ингээд би ингээд залуучууд аяг хүүзнэ, өсвөр насны аяг хүүзнэ. Одоо ингээд attention economy гэж яриад байгаа шүү дээ. Миний бодлохоор би юу гэж боддог вэ гэхээр одоо яг хүн төрөлхтний сатаарлын 90 үе байгаад байгаа байхгүй юу? Сатааруулах зүйл аяг их дээ. Яг ингээд ориглын attention-ыг л эндээс авчих юм бол алтаад шүү дээ. Түшгийн attention-ыг л эндээс аваад нэг юм ярьчвал гэдэг ч юм уу. Эсвэл юу гэдэг нэг ажил ингээл болчихгоо л шүү дээ. Тэгэл бүх байгууллага, том байгууллагууд бүтээгдэхүүн яг адилхан болсон. Тэгэл одоо тэр нөгөө 3 настай хүүхдээс тэгээ 80 нас хүртэл тэр хүмүүсийн attention аягүй тийм үнэтэй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр явсаар одоо нөгөө Netflix дээр юм хараг баг сатаарл амар их ингээд заас волейбол шиг гэдэг ч юм уу те. Одоо цаг үед тархиа сатаарл багтаагаар амар амгалан ер нь байлдаг гэх юм бол ер нь яг юунд анхаарах хэрэгтэй юм бэ? Хоёрын нэг ижлэхэн юм юу гэхээр нөгөө сошиалынхаа notification-ыг Instagram-ын notification-ыг унтраад юм билээ. Одоо тэр жижиг зүйл юм шиг боловч тэр аюу том юм байгаа даа байхгүй тий. Хүмүүс аюу их шуурган дунд амьдэрдэг тий нөгөө усан онгоцон дээр. Ингээл уцсныхын notification-ийг дараал ингээл тэндээс залгаад гэл ингээл энэ шуургатай амьдраад байдаг тий. Ялангуяа одоо энэ дээр ер нь авах арга хэмжээнүүд ер нь яг юу авах вэ? Яг амьдрал дээр. Тий одоо наад захын жишээ нь миний утсан дээр тэр нөгөө нэг юм ядаргаатай улаан байж байдаг штэ notification-ы 1 2 3 гэдэг. Тий. Тэр аль чапан дээр байхгүй. Тэрийг унтраач болд юм уу? Тий тэр баажийг нь унтраагаад тэгээд зөвхөн notification scrollддаг нэг юун дээр минийх дээр бүх notification гарч ирдэг. Яг уу яг нөгөө нэг мессежний app ч юм уу тэрэн дээр бол дуурдаг. Яг стил бааж байхгүй. Тэр бааж намайг стресстүүлдэг байхгүй. Угаасаа зорилго нь тийм. Стресстүүлээ тэр appыг онгойлгох зорилготой. Би өөрөө app хөгжүүлдэг хүн энийг мэдэж байна те. FOMO гэдэг байгаа шүү дээ. Тий одоо нэг тийм FOMO гэхээс илүү нэг юм одоо OCD маягийн арилгах ёстой захтнаа үсгэж байгаа байхгүй. Хэцүү байгаа тийм шүү. Ийм улаан гарч байгаа тийм. Тэрийг заавал арилгаж санаа амарах гэдэг байгаа байхгүй.
Тэгэн гут би тэрэнд нь автахгүй тулд олон жил болж байна л да. Одоо энэ бүх тэр улаан notification-ийн нэг юм badge гэж байдаг. Тэдрийг бүгднийг арилгаад олон жил болж байна. Нэг иймэрхүү юмнууд бол одоо жишээ нь хийдэг юм зөндөө байгаа. Нөгөө талаас болохоор аз жаргалын суурь юу вэ гэвэл хүн хоорондын харилцааны чанар гэж. Тэгэхээр энэ дээр миний амьдралыг нэг өөрчилсөн нэг юм idea байна л та. Нэг би Тони Роббинсаас авсан. Энэ болохоор миний бодлоор тэр шуурга гэхээсээ илүү юу хүнийг шуурга болдог гэхээр internal дотоод шуурга. Одоо тэр хаанаас үүсдэг вэ гэхээр одоо дотн харилцаанууд чинь асуудалтай байх үед үүсдэг. Тэгээд ер нь бол Жеф Безосын хэлж байгаагаар стресс хаанаас үүсдэг вэ гэхээр бас юм дутуу орхисон ажил нөгөө хийж чадах зүйлээ игнордохоос үүсдэг гэдэг ч юм уу тий. Тэрнээс биш шаргуу ажиллахаас бол үүсдэггүй гэдэг ч. Тэгэхээр иймэрхүү асуудлуудыг би ингээд зэгцэлдэг. Яаж зэгцэлдэг вэ гэхээр хүн хоорондын харилцаан дээр нэг ойлголтыг авсан. Тэр нь хүмүүс чамтай хоёр л төрлөөр харьцдаг. Нэг нь чамайг хайрлаж байгаа. Нөгөөх нь аврал ирэн уйлж байгаа. Crying for help. Өөр юм байхгүй. Тэрнээс биш чамайг үзий яддаг хүн байхгүй. Зүгээр л тэр хүмүүс өөрийнхөө тэр шуургыг дийлж чадахгүй. Бус руу ингээд тий асгараад байна гэсэн үг тий. Асгаад байна шүү дээ. Тэгэхээр хэрүүл үүснэ гэдэг чинь хоёр хүн хоорондоо бие бинийгээ аврал ирэн уйлаад байна гэсэн үг. Хинж хайрлах шийдвэр биш. Уйлж байгаа шийдвэрийг гаргаж ирсэн гэсэн. Наад чинь тийм үү шүү тий. Энийг ойлгочих юм бол юмыг жишээ нь би өөр дээр personal хүлээж авах болцсон. Нөгөө нэг Ваугийн лавсрангуй хэлдэг шиг наалтхаа байсан гэдэг шиг. Одоо яах вэ гэдэг. Үнэхээр юм наалтхаа байжт юм билээ. Тэрийг би сүүлдээ анзаарсан. Одоо жишээ нь сошиал дээр ингээл олон жил болохоор ингээл шаруулах маруулах үед ч юм уу гарчихлаар наалтхаа байжт юм билээ. Энийг ингээд шингээчихлэр. Насны бас нөлөө бас байгаа. Олон шаруулж байгаа туршлага бас суудаг баг тий. Гэхдээ ер нь бол гол суурь нь энэ гэж бодоод байгаа. Хинч яг над руу үзэн ядаж ингэж тайрахгүй. Зүгээр тэр хүмүүс өөрийн дотоод шуургыг дийлэхгүй аврал ирүү уйлж гинэ жаавас буцаагаад хайрлчих гэдэг ч юм. Баг хөөрхий дөө гэж бодох юм шүү дээ. Тэгэхээр энэ бас хөгжүүлж болдог чадвар юм билээ. Энийг ингээд байнга энийг өөртөө сануулгах нь. Энэ нэг юм нөгөөх нь болохоор түрүүний тэр яг notification энэ attention хорвоод амьдарч байгаа хүний хувьд болохоор Eisenhower ерөнхийлөгчийн хүснэгт гэж нэг юм байна. Тэр нь болохоор чухал биш, яаралтай биш гэдэг нэг юм. Тэгээд дөрөв хуваачдаг. Тэгээд дөрөв хуваачдаг хүснэгт. Тэрэн дээр хүмүүс яаралтай бөгөөд чухал зүйлс дээр хамаг цагаа зарцуулчихна. Өөрөөр хэлбэл ингээд яаралтай тэгээд чухал юм чи хийхээс өөр аргагүй. Хийсээр адил өдөр өнгөрчин ядарчин тэгээд яг одоо жишээ нь ном бичлээ гэж бодъё те. Тэр ном бичих цаг хизээж гарч ирэхгүй гэсэн үг. Тэрний оронд тэр Eisenhower ерөнхийлөгч яасан бэ гэхээр яаралтай бус бөгөөд чухал зүйлсийг номер 1 priority болгосон гэсэн. Тэгэхээр одоо жишээ нь gym-д явах нь яг одоо яаралтай юу. Тэгээ биш яг яаралт бол битээ чухал. Тийм учраас энэ priority болгоод манай булчинтай убаа бол энэ хөгжүүлж байгаа байхгүй. Тэгэхэд бусад хүмүүс яадаг вэ? Gym-д ямаар байдаг. Гэхдээ нөгөө нэг хийж байгаа зүйлс нь priority болгож байгаа зүйлс нь яаралтай бөгөөд чухал зүйлсээр хандсараад энерги нь дууслаа. Үлдсэн хитэн цагаа нөгөө энерги болсон юм чинь чухалч биш, яаралтайч биш нөгөө скролдох моолдох тэр өнгөрөөж байгаа байхгүй. Тэгэнгუთ энэс нэг-нэгээр хийх ёстой зүйлсүүдээ тэр яаралтай биш бөгөөд чухал зүйлс рүү ингээд зөөж яваачих юм бол одоо чинь хэл сурах гэдэг чинь эцээч яаралтай зүйл биш. Тий. Энд чинь бүтэн мянган цагийг зарцуулахын тулд хэдэн жил болно. Тэгэхээр тэгтээ чухал. Тэгэхээр энэ дээр ингээд цаг зарцуулах дадлыг үүсгэж байгаа. Тэгээд тэр gym-д явах дадал гэдэг ч юм уу. Эднийг ингээд үүсгэчихлээр тэр бусад зүйлс гайгуулчих. Энийг болохоор хин Стив Джобс яаж үздэг байсан бэ гэхээр signal noise ratio гэж. Signal гэхлээрээ одоо нэг алсын зорилго байгаа ш тэр хүний. Тэр алсын зорилго нь Стив Джобсын хувьд бол артистуудад тэр компьютераар технологиор хэрэгслүүдийг нь бэлгэлж тэр хүмүүсийг ингээд disrupt хийх боломжийг нь нээж өгөх гэдэг ч юм. Тийм зорилготой. Тэрнлүүгээ чиглүүлдэг зүйлийг л хийнэ гэж байгаа. Бусд нь noise, шум. Signal гэх юм бол өнөөдөр би нэг зүйлийг юм уу гурван зүйлийг амжуулъя. Тэр нь намайг тэр зорилго руу ойртуулах зүйл юу вэ гэдэг ч юм. Энийг Elon Musk 99% нэгт харьцаатай чадчихна гэж байгаа. Хин Стив Джобс болохоор 80-20-тай чадсан гэж. Энийг хин Kevin O'Leary гэдэг Стив Джобстай хамт амьдарч ажиллаж исэн Shark ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь Elon Musk болохоор өөрөөр хэлбэл Elon Musk-ийн тэр алсыг хүн төрлөختнийг Марс руу аваачих одоо олон планетари антан болгох гэдэг зорилго руу чиглэсэн зүйлийг л хийн.
Тэрнээс өөр ямар ч distraction орж ирсэн сайн мэдээ муу мэдээ хамаагүй санал манал хамаагүй блоклогддог гэж аахгүй шүү. Тийм харгас одоо зөвхөн зорилгынхаа төлөө гэж байгаа. Тийм. Тэгэхээр миний хувьд бас энийг барихыг хичээдэг. Одоо миний төр зорилго Монгол улсыг юм болгоно гэж яриад байгаа. Энэ дээрээ serious үлээж авдаг. Тэгээд тхийн тулд одоо жишээ нь өөр бизнесийн санал орж ирнэ үү, ингэнүү тэгнүү хамаагүй. Ерөөсөө энэ тэр зорилгот нөлөөлөх үү? Энэ миний өнөөдөр хийж байгаа зүйл тийшээ ойртуулах уу? Үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргаад тэрийг л хийнэ гэсэн. Гэхдээ тэрийг өдөржин тэгж бас хийхгүй л дээ. Өнөөдөрт би нэг л зүйл хий. Хамгийн чухал зүйл өнөөдөр хийх зүйл. Тэр нь энэ дээр ойртуулах зүйл аль нь вэ? Тэрийг нь заавал хийчихье. Тэгээд бусдууд нь байж болно, чийлэрж болно те. Хүүхдтэй хідэн цагаас iPad хэрэглүүлнэ гэж бодож байна. Энэ дээр бол одоо жишээ нь сая баг хүү дээр бүтэн жил бол ямар ч девайсгүйгээр барьж чадсан. Гэр орноос юу хэлтэлээ? Одоо 2 та. Тийм нэг жил 2-3 сар хүртэл нь 2-3 сар хүртэл нь бол менеж хийж чадсан. Тэр болтол одоо жишээ нэг юм үзэгний юм савыг ингээд өдрийн 10 нурааж 10 хураадаг ийм тасгал төвчээр шаардна. Жил 2-3 сар сайн барьсан биш үү? Одоо манай хүү утас бас барьчих гал. Утас үзүүлээгүй байхад утас руу зүтгээд ингээд мэдгүй юундаа байдгийг мэдгүй. Тэр миний бодлоор хүүхэд эцэгийнхаа анхаарал одоо нүдний хараа төвлөрлийг амар тюндийн ажилдаг баг. Тэнгуут эцэг их энэ нэг чухал юмыг л үзээд байна тий. Гоё юм л байгаа гэж гоё юм байгаа гэж бодож байгаа. Тэнгуут бид нар бол нэлээд тиссэн. Одоо бол бас чанга нөгөө нэг том ажил эхлүүлсэн явж байна. Эхнэр бас бизнес хийдэг хажуугаар манай сургуулийн галтгоо хариуцдаг. Тэнгуут бас шаардлагатай үед уцал бариулчихад байгаа. Яалчгүй сонголтгүй юм юм л яваад байгаа шүү. Тэгэхээр бас хит тэнгэрийн байх гэж бас үзээд бүтэхгүй бас гарна. Хэцүү. Гэхдээ би зүгээр нэг тэрийг яаж одоо өөрийгөө тайтгаруулдаг вэ гэхээр гол нь тэр хайр тэр суур одоо хайраар дүүргээл ах хэрэгтэй одоо 4 нас хүртэл ч юм уу тий. Тэврэх, үнсэх, хамт ноцолдох юу гэдгийг тий тэр тоглох, моглох, тэр анхаарлаа өгөх тэрүүгээр ингээл дүүргээл ах юм бол бус жижиг шажиг асуудлууд бол гайг байх гэж боддог. Одоо чиний контент чи үзээд талаар юу даалт ухамсар гэдэг хэллэг аюу хийж байна. Даалт ухамсар гэж юу нь юу юм? Яаж одоо амьдралдаа эргээр ашигладаг? Ер нь бол одоо тэр Power of Habit гэх ном байна, Atomic Habit гэх ном байна. Энэ habit дадал бид нар одоо жишээ нь боловсрал бол зөв дадал гэж тодорхойлоод байгаа байхгүй. Тэгэнгუთ дадал гэдэг чинь өөрөө нөгөө нэг даалт ухамсарын юм яваад байгаа байхгүй. Бид нар алхаж байхдаа зүүн хөлөө одоо ур тавина, баруун хөлөө одоо ур тавина гэж шийдэхгүй. Энэ бол зүгээр автоматчдсан зүйлс байдаг тийм. Ухамсарт суудсан юм. Одоо ил ухамсар гэхэлэр чинь яг одоо би одоо юу ярихаа бодож ийн гэдэг ч юм тийм. Тэгэнгუთ даалт ухамсар ч болохоор ер нь бол бидрийг дийлэнхт нь удирдаад байдаг юм одоо. Амьдралын баг 80-90% баг байгаад байгаа. Дийлэнхийг удирдаад байгаа. Тэгэнгუთ одоо нэг түрүүний ярьсан тэр зовлон байна уу, тэр асуудал байна уу, тэр юмыг өөр дээрээ хүлээж тусгаж авах байна уу, аврал ирэн ойлгох мөөлөх тэр бүхэн чинь энэ даалт ухамсараас гарч ирж байгаа гэж одоо би ойлгоод байгаа. Яг нь германаар одоо жишээ нь траум гэж үг нь зүүд гэсэн утгатай. Траума гэдэг үг. Тэгэнгუთ зүүд гэхэлэр юу юм бэ? Даалт ухамсарны ил гарч ирж байгаа байдалтай. Тэгэнгუთ тэр даалт ухамсар гэдэг зүйлийг яаж одоо эргээр ашиглах вэ гэдэг ба шүү дээ. Тэгэхээр тэр нь магадгүй яаж сөрөг талуудыг нь менеж хийх вэ гэдэг чинь. Тэ. Тэгээд түрүүн хэлсэн шиг миний бодлуудын дийлэнх нь эргүү, сөргүү. Яг нөгөө түрүүний ярьсан юм яа л шүү дээ. Энийг анзаарах чадвараа хөгжүүлээд тэгэнгუутаа анзаараад сөрөг юм бодоодох юм бол одоо жишээ нь би тэгдэг юм. Power одоо намайг powerless болгож байгаа, хүчгүй болгож байгаа бодлууд. Эсвэл намайг empower хийж байгаа, хүчрхэг болгож байгаа бодлууд гэдэг чинь. Одоо жишээ нь би авьяасгүй гэж бодох юм бол энэ хүчгүй те. Харин би авьяастай. Гэхдээ яг одоо би зүгээр нойрдтой байгаа болохоор энийг чадахгүй байна гэдэг ч юм уу те. Нэг тийм байдлаар одоо бодох бодлуудаа хүртэл ингээд аль болох эерэг байлгахыг хичээнэ гэсэн. Тэгэхээр тэр нь ингээд давцаар агаад сүүлдээ нөгөө нэг даалт ухамсарын нэг хэсэг болоод шингэдэг ч юм уу. Ханжаарал хүчээр оруулаад байна шүү дээ. Даалт ухамсартай. Тэгж л ойлгоод байгаа шүү дээ. Би бол ер нь бол хүний сэтгэн бодох хүртэл яг тэр даалт ухамсараар бодож байгаа зүйл хүртэл одоо ингээд зарим хүмүүс асуухлаар үгүй шүү дээ. Би бодож байгаа юм а би зүгээр хүчээр одоо ингээд би далдаар биш зүгээр ухамсараар л бодож байгаа гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр яс юм дээр бүх зүйл
далдаар суудсан байгаа байхгүй 90% өглөө босоод сойзоо сойзоороо шүдэ угаахс хулаад юу бодох хүртлээ байгаа байхгүй юу бодох хүртлээ яг бодол гэдэг чинь өөрөө амар тий бас хаанаас орж ирээд байгаа хаанаас орж ирж байгаа мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүс бол өөртөө бодож ийн гэж бодож байгаа тий. Тэгсэн мөртлөө яг хаана үүсэл юу тарихтай ч юу н холбоотой ч юм уу өөр бүр ийм нэг хувьсар юу consciousness юу гэдэг мэдэхгүй өөр хэмжээс мультивер юу гэдэг мэдэхгүй байд юм уу гэж бодлоор бас аюу сонио. Өөрийгөө өөрөөсөө гаргаад өөрийгөө анзаарах чадвар л юу явж явж аюу чухал юм болов уу гэж бодож байна. Одоо залуучтай аяг үзэж байгаа тэрэн дээр яг өөрийгөө анхаарах хэрэгтэй. Яг тэр акшн дээр анзаарах тэр аюу том чадвар баг. Тэгэхээр дийлэн хүмүүс хийснийхаа дараа ингээд маргааш нь шийдэж тий. Яг тэр нэг юм нэг тусдаа нэг чадвар л яваад байгаа юм шиг байгаа тий. Тэгээд би бас одоо яг энэ тал дээр нэг юм бодолтой байдгийн. Миний итгэл үнэмшил үнэн байх шаардлагагүй. Надад хэрэгтэй юу үгүй юу гэдэг шүүлтүүрээр давчих юм бол хэрэгтэй гэдэг рүү орчих юм бол би итгэв гэсэн үг. Практик гэсэн үг. Одоо жишээ нь бурхан байдаг үгүй юу гэдэг дебейтэн дээр энэ аль нь үнэн байхыг би нотлох гээд мянган жил үзээд бүтэхгүй байх байна. Тэгэнгუთ оронд нь надад хэрэгтэй юу үгүй юу? Бурхан байдаг гэж итгэх нь надад хэрэгтэй юу? Байдаггүй гэж итгэх нь надад хэрэгтэй юу гэдэг ч юм уу тий. Тэгэнгუთ байдаг гэж итгэлээ гэж бодоход би тэр зүйлийн төлөө ямар шийдвэрүүд гаргах уу? Надад яаж нөлөөлж байна? Надад яаж нөлөөлж байна? Би эргээд ямар хүн болж хувирах уу? Тэгэнгუთ би сайн хүн, эерэг хүн боллоо гэж бодъё. Тэгээд нэг юм ардаа хамгаалттай юм шиг те нэг юм хүн боллоо гэж бодъё. Өөртөө итгэлтэй гэх мэт те. Тэгээ илүү ёс зүйтэй. Тэгэнгუთ бусад бүх зүйлс тэгээ эргээр нөлөөлж гин гэсэн. Тэгэнгუთ би бурханд итгэх шийдвэр гаргацсан гэсэн. Тэгэхээр бас магадгүй бурхан байдаг болчихж байгаа байхгүй юу? Тийм, тэгэнгუთ магадгүй байдаг болчихж байгаа. Гэтэ яг нэг юм тодорхой шашинт бол хамаарах шаардлагагүй. Эсрэгээр нь одоо өөр бусад бүх зүйл түрүүний би авьяастай гэдэг байгаа нь энэ үнэн үү худлаа юуг нь бид нотлох шаардлагагүй. Гэхдээ энд би итгэснээрээ надад давуу талтай. Тийм байна. Тэгэхээр би бууж өгөхгүй үзнэ. Авьяасгүй гэж бодох юм бол амархан бууж өгнө шүү дээ. Тэг гих мэт иймэрхүү. Яг үнэн гэдэг зүйл дээр яг ингээд бодцохоор амьдрал илүү стресс багтай бас ойлгомжтой болоод эхэлж байгаа юм л та тий. Яг энэ дээр би яг нэг асуулт бэлдсэн байхгүй юу? Хатуу яг үннийг хэлж адлуулах уу? Хүмүүсийн сонсхийг хүсдэг зүйлсийг хэлж илүүлэх үү? Энэ болохоор яг уу шаардлагагүй зүйлд хүнийг өвдөх гэж хатуу зүйл хийгээд байвал утгагүй л дээ тий. Тэгэхээр тэр нь үнэн нэг юм болж тараад байна. Одоо яг уу тэр нь одоо чинь миний нэг итгэдэг зарчим ч юм уу те тийм зүйлтэй ингээд үнэхээр холбоотой бол мэдээж тэрэн дээр зөрөгтэй байх хэрэгтэй баг. Энэ дээр нөгөө яг саяны тэр бурхан чөтгөр гэдэг шиг нэг ийм юм итгэдэг байхгүй би. Чөтгөр эхлээд надаа гоё шагнал өгнө. Дараа нь хэд нугалж хүүтэд төлөөсөө аавна. Бурхан болохоор эхлээд намайг тестлэн. Эхлээд надаас хөдөлмөрийн нэхэн. Тэгээд дараа нь хэд нугалж хүүтэ надад шагналыг өгнө. Наачин зөв үнэн тий. Тэгэхээр энд би бүр гүн итгэдэг. Түрүүний нөгөө нэг итгэлийн шүүлтүүр дээр энэ надад хэрэгтэй итгэл өгөхлөөр хэрэгтэй итгэл гэж үзэж байгаа. Тэгэнгუთ яг наад асуултан дээр чинь хэрвээ би энэ одоо нөгөө нэг миний дээр дотор байгаа сайн сайхан буюу бурхан гэдэг зүйл дээр нийцживэл би юунаас ч яахгүй гэсэн. Яг л миний хувьд хамгийн том айдас гэвэл тэр зүйлийг зөрчих гэх юм уу да. Тийм бол урт хугацаанд байна уу энэ амьдрал байна уу түүний дараа байна уу миний сүнс миний дотоодын зүйл маань баларна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг толгоон дотроо нэг юм ертөнцтэй болчихж байгаа байхгүй юу? Одоо ингээд би энийг үнэн гэдэгт итгэнэ. Миний хувьд үнэн бус надад хамаагүй гэдэг тий. Ингээд нэг юм тэгээ тэр нь өөрт нь эргээр нөлөөлж ивэл би энийг л барья гэдэг. Тэгээ наа чи яг айгүй бас хүний амьдралд яг ингээд эрэг өөрчлөлийг авчрахлаа. Түүний эрэг өөрчлөлт practical spirituality гэх юм одоо юу гэх яг тийм болж таарчаад байгаа байхгүй. Тэгээд тэгвэл энийг ингээд задлах юм бол одоо жишээ нь юу яадаг байхгүй би ер нь тогтмол өвөг дээдстэй мөрөгдөг байхгүй. Одоо янз бүрийн шашныг ингээд судлаад үзлээ л дээ тий. Тэгвэл надад хамгийн таалагдсан яг Монголын өөрийн заншил гэх юм уу. Тэгээд тэрэн дээр ингэж байгаа байхгүй яг сахиус одоо манай нэг өндөр өвөө ч юм уу өндөр эмээ ч юм уу нэг хүн намайг ингээ харж хамгаалж идэг. Муу юм болох гэдэг бол ми одоо ямар нэг чиглүүлэг өгч идэг гэдэг ч юм. Тэнгууд тэрийг би яаж дагах вэ гэхээр
голын хатгаас гэж монголчууд ярьдаг. Одоо soul calling гэх юм уу, сүнсний дуудлага гэх юм уу. Зүн совин гороо мэдэрнэ гэсэн. Тэгээд тэр зүн совин одоо итгэх тусам энэ би ингээд зөв яваад идэг гэх юм. Одоо хин нэгэн хүнтэй хамтрах тал дээр миний зүн совин ингээд эсэргүүцэл хахад мангар их мөнгө ашиг гарч ирэх гэлээ шүү. Тэгээд тэр зүн совингоо зөөрөл тэр хүнтэй нийлчих юм бол би том алдаа гаргана гэсэн үг гэдэг ч юм уу тийм. Тэгэнгუთ тэр зүн совинг маань дэмжиж байгаа хүн миний магадгүй сахиус өндөр юм яв. Тэгэнгуთ тэр сахиус Монголын тэр заншлаар бол тэр амжилттай сахиусаа хийснийхаа дараа одоо миний амьдрал дууссаны дараа гэдэг ч юм уу. Тэр хүн дараагийн төвшин рүү ороод онгод болно гэдэг ч юм уу. Тэгэнгуთ тэр онгод миний зүү дээр орж иж магадгүй. Түрүүний ярьсан даалдах хумсар тэр онгод гэхлээр одоо тэр миний өвөг дээдэс яг үндэ миний ДНК-ны энэ судас арьс болгонд байгаа шүү дээ. Миний хормосон болгонд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн холбоо бол байгаа бит хоёрын хооронд. Тэгэнгუთ тэр өвөг дээдэс намайг бас чиглүүлнэ. Мэдээж миний бүх сайн сайхны төлөө л хүсэж би одоо өөрийнхөө үр хүүхдийн төлөө хамгийн сайн сайхныг л хүсэж байгаатай адилхан тэр хүн бас миний төлөө хамгийн сайн сайхныг л хүсэж байгаа. Тэгэнгუთ тэр хүн миний зүн совингоор, миний зүүдээр, миний бодлоор надад ДНК-гаар энэ дотроос чиглүүлэг өгнө. Хамгаална, эсвэл сайн зүйл рүү чиглүүлнэ. Тэгэнгუთ би тэрийг нь аль болох сонсхийг хичээдэг. Тэр бяцлаглалын нэг хэсэг гэсэн үг баг. Тэгээд өдөр болгон шахуу ер нь бол бараг л өдөр болгон 7 хоногт орж 5 6 ч тийм үү. Яг бүр дотроос залбираад мөрөгдөг. Өвөг дээдстэй баярлалаа. Сахиус танд баярлалаа. Онгод тэнгэр танд баярлалаа. Намайг үргэлж харж хамгаалж чиглүүлж байдагт баярлалаа. Тэгээ цаашаа тэр онгод чинь тэнгэр болно. Тэгээ огторгоо тэгээ ингээд одоо тэр юм борхон гэдэг ч юм аа энэ теизм рүү орох юм бол тэр цаад борхон. Тэгмээд би болохоор тэр цаад борхонтой бүр нэг ойрхон байхад хэцүү. Тэрч болохоор бүр концептны хит том юм болоо явж байгаа. Практик биш. Яг практик дээр болохоор миний аав надад, миний ээж надад юу гэсэх вэ? Миний өвөө юм надад төвшин байгаад байна шүү дээ, тийм. Ингээд ойрхон төвшөнтэйгээ харьцаж байна гэсэн үг. За түрүүний нөгөө дотроо одоо үнэн худал гэж тэрнээс гадуур нь асуухад бүх хүннийг мэдээд хүн ер нь аз жаргалтай амьдрах боломжтой гэж бодож байна ч юм. Миний бодлоор бүх хүннийг мэдэх анханасаа боломжгүй байна. Тэрний төлөө бид нэр хэдэн мянган жил явж байна. Шинжлэх ухаан хүртэл мэдэж дуусаагүй байна. Би бол одоо чинь онлайн физик тэрний төлөө сурч мэддэг болчлоо гэж төсөөлье. Үнэхээр заалаа гэх юм бол мэдхгүй тэр төвшөнд харин би сэтгэх боломж болцоо байхгүй байгаа байхгүй. Миний тарих 3 тий. Тэ физик одоо ачаал физик тарих маань хязгаарлагдмал учраас тэр зүйл хязгааргүй. Тэгэхээр энэ хоёрын хооронд гап байгаа. Тэгэхээр тэр төвшөнд очин сэтгэн гэдэг болцоо надад байхгүй. Тийм болохоор би яг энэ практик төвшөндөө сэтгэх дуртай байгаа байхгүй. Тэгэхээр яг аз жаргал гэдэг зүйл бол ур чадвар. Түрүүний хэлсэн шиг тэр бодол тэр бүх юм зүйлс дээр ингээд ажиллаж чадах юм бол би бол хувьдаа өөрийгөө маш аз жаргалтай хүн гэж бодоод байгаа. Тэгээ би бас ингэдэг юм. Хүмүүсийг чи тийм л ухаантай юм бол аз жаргалтай амьдарч л та. Тэ? Мөнгө олж болж जैन тэрийг бол ухаан юу арга чарга юмар олж болж जैन. Гол нь хичнээн тэгээд аз жаргалгүй амьдраад байгаа байхгүй гараад. Тэгэхээр тийм л ухаантай юм бол аз жаргалын очрыг олчлаа гэдэг байгаа байхгүй миний хувьд. Тэрийг яг нь Навал Равикантаас госсон санаа л та. Тэгээд тэр үнний төлөө тэмүүлээд явангаа аз жаргалтай байж болж байна. Аз жаргал гэдэг бол ур чадвар. Наа чинь бол би бас 100% санал нийлж байна. Сүүлийн хэдэн жил би өөрийгөө хамгийн аз жаргалтай хүн гэж яг сайн чинь хэлсэн ш. Дотроо ингээд яг би өөрөө үнэн болгоцсон тэрийг. Тэгээ бодглохоор ур чадвар байгаа байхгүй юу? Энэ ерөөсөө хувь тавилан ч юм уу, бурхны зурсан зураас ч юм уу, юу гэдэг нэг юм арай зүгээр ур чадвар байгаа байхгүй юу? Аз жаргал бол ур чадвар гэдэг чинь бол 100% санал нийлж байна. Тэгээ үзэж байгаа хүмүүс ч гэсэн яг тэр ур чадвараа хөгжүүлээрээ тэр ур чадвар хөгж тусам эргэн тойронд бас ингээ аз жаргал болох магадлал өндөртэй бол авчиж байгаа. Нэг өвчин тархдаг шиг те. Жаргалтай хүмүүсийн хажуу жаргалтай болоод идэв штэ. Жаргалыг тархаал те. Түгээгээл те. За Англид 16 жил болсон. Английн хамгийн гоё юм, хамгийн онцгүй юм. Хамгийн гоё юм гэх юм бол одоо ном ногоон. Тэгээд ер нь бол түрүүний ярьсан шиг л тийм тухтай амар амгалан peaceful аюулгүй ч гэх юм уу харьцангуй одоо нэг тийм удаан амьдрах тусам яг түрүүний ярьсан шиг улам ингээд улам дуртай болоод байдаг. Анх очиод эхний хэдэн жил би бүр ингээд дургүй байсан. Шал өөр төсөөлөлтэй тэгэл тэр нь ингээд зүрж мөрөөл тэгэл учрыг жолохгүй тэгэл учрыг олоод ирэхлээр тэр хөлийг нь тэр хүмүүсийн соёлыг нь ойлгоод ирэхлээр
ер нь бол дуртай болж эхэлсэн л дээ. Ойлгож эхэлж байгаа. Тэгээ амьдралын хэм маягийн бүх юм ойлгоод бодлын. Тий, муухай зүйл гэвэл зүгээр энгийнээр хэлэхэд бол их орон биш л юм аа. Би яг түрүүний шиг ингээд утасны цаанаас англи хүн байж болно. Тинчээ ингээд EBS-ийн төгсөөд их сургуулийн төгсөөд ажлын байранд гараад тэр нийгэмд шингээд ингээд одоо Лондонор гэдэг ч юм уу тий. Лондонгийн сургууль иргэн болсон ч гэсэн ер нь бол хизээч их орон биш. Яг цаа ингээд монголоор аялал явхад тий тэр уул ус юу гэдгийг зүгээр шал өөр ингээд шал өөр омгорч байгаа байхгүй. Их орон бол хүн болгонд ерөөсөө яг нийлэл байдаг юм байна. Тэгэхээр миний хувьд бол тэр бол их орон биш гэдэг утгаараа муухай. Тэгвэл Монголын хамгийн гоё юм, хамгийн онцгой юм. Сүүлийн жил гараа ер нь байжлаа шүү дээ, анзаархад. За гоё юм гэвэл ер нь дуусахгүй л дээ. Одоо жишээ нь түүдэг гал хасаа ихэд Англид бол болохгүй байхгүй. Хаач болох. Ер нь Европ хуулиараа бүтэхгүй. Бөө асуудалд орно. Тэгэхээр тэр чинь эрх чөлөөний асуудал байгаа байхгүй. Монголд бол би хаач очиод гэр бариад, майхан бариад түүдэг гал хасаагаад ингээд чийлэрэхэд ингээд бүр дуусахгүй газар байгаа байхгүй. Тэр бол жишээ нь гоё. Бусдаараа хэм бол одоо жишээ нь ингээд эхлээд дөнгөж Монголд ирэхэд ингээд хүн болгон монголоор ярьж байгаа нэг сан санагдал. Тэгэхэд одоо надаа ингээд тэр нь одоо дасчлаалаа. Гэхдээ гоё юм. Ингээд хүмүүстэй их хэлээрээ яриад. Чамд ийм бодол байсан нэ ирээд ингээд санаандгүй ингээд байсан. Хүш монгол хүн байж гэдэг. Харин тий ингээд айгүй хор. Тэр амар сайн тий. Тэгээд тэгснэ ингээд бис нэр Монголд байгаа. Яг тэгдэг байхгүй юу? Одоо Европт чи ингээд хажуугаар хүн монголоор өнгөрөх юм бол ингээд хүшгээд ингээд нэг гоё байдаг тий. Тэгсэн чинь энэ ч болохоор хүн болгон монголоор яриа л тий. Тэгээд муухай талуудын бол дурдахад бол мэдээж угаасаа тэгэл надаар дурдуулаад ах шаардлага байхгүй хахад юу гэдэг юм бензин очилдог ч гэдэг юм уу тий. Төвжирл утаач гэдэг юм тиймэрхүү юмуд бол мэдээж байж л байгаа. Гэхдээ энийг би болохоор ингэж хараад байгаа байхгүй. Бидний үеийнхэнд зориулагдсан гоё чаленж гэж хараад байгаа байхгүй. Яг тэгвэл Лондон 1952 онд ч үлээ хамгийн утаатай одоо Улаанбаатараас илүү утаатай өдөрт 8000 хүн ч үлээ өгдөг байсан тэр үед. Тэгээ бүр Англиг бол Европын одоо Лондон хотыг Европын утаатай хар өвгөн гэж дууддаг байсан. Тэгэхэд одоо бол цэвэр агаартай ном ногоон гэдэг. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэж болдгийм байна гэдгийг би ингээд тэндээс одоо чинь харчиж байгаа. Тэгэнгუთ бид нар яаж шийдэх вэ гэдэг л чаленж байгаа байхгүй. Чаленжгүй бол утгагүй шүү дээ. Одоо чинь би Баян айлын хүүхэд биштэй баярлдаг байхгүй. Жишээ нь би ингээл өчнөө хөдөлмөрлөөл өөрийнхөө юм ингээл бүтээж босгосон ч гэсэн Баян айлын хүүхдээсэн бол тэр бүхэн ингээл үүсгэгдэн шүү дээ. Тийм шүү дээ тий. Тэгэхгүй одоо би ямар азар манай аав ээж хоёр баян байгаагүй юм те надад өв хөрөнгө үлдээх юм байгаагүй. Би өөрөө бүтээх боломж надад байна гэдэг ч юм уу. Яг тэрэн шиг ямар азар энэ Улаанбаатарт ч юм уу Монгол улсад мань асуудлууд байгаа юм. Залуучууд биднэрт те шийдлүүд байна гэсэн гэж харж байгаа. Ямар ч асуудал бол нэг бодлын хэцүү шүү дээ. Нэг юу хийж амьдрах юм бэ те. Тэгэл нөгөө саяны дэтгэврийн байдал руу орно шүү дээ. Тийм шүү. Адал явдалгүй. Босролын яамны сайд байсан шүү дээ. Одоо хотын дарга боллоо гэж бодсон. Хотын дарга бол Улаанбаатарт хамгийн түрүүлж өөрчлөх юмуд юу вэ? Зүр төсөөлөө. Энэ болохоор амар хэцүү асуулт яагаад тэгэхээр би үнэхээр нөгөө нэг мэдлэг дутуу баха. Наад зах нь манай эхнэр баг надаас илүү нэг мэдэх байх. Яагаад тэгэхээр SimCity гэдэг тоглоомыг амар тоглодог. Манай эхнэр бол тэрэн дээр баг хэдэн зуун цаг зарцуулсан. Тэгэнгუთ би бол одоо жишээ нь хотын шийдэл ингээл нэг санаа гаргангууд манай эхнэр юу гэдэг гэж тэгчих юм бол тэр нь ийм асуудал үүсгээд тэгээ энэ ийм бохирдлын ийм асуудал үүсгээд ард түмний мэдрэмжийн хувьд ингээд тэгээд эдийн засгийн хувьд ингээд гээл. SimCity-гээс бүр эдийн засгийг амар ойлгоцсон байдаг байхгүй. Тэгэхээр би ийм хотын дарга байсан бол хамгийн түрүүнд магадгүй SimCity тоглох байх. Эхний ээлжинд. Тэгээд мундаг чадварлаг хүмүүстэй уулзах байх. Тэгэхгүй бол яг одоо би энийг нь засчихна гэдэг юм бол тэр чинь цаана тогтолцоо байгаа ш. Цаана зүү тогтол миний мэдэхгүй зүү тогтол явж байгаа ш. Тийм бидний мэдэхгүй асуудал бас байж байгаа. Нэг асуудал хөндөгч жагаад нуухыг авч жагаад нүдийн сохлосох юм биш үү? Би бол айж байна. Наад зах нь SimCity тоглох ч юм уу эсвэл нэг илүү чадварлаг туршлагатай эсвэл тэр өмнөх мундаг хотын даргуудын одоо намтрыг уншдаг ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг хийж байгаа шийдвэр гаргах. Одоо тэгвэл жоохон далийн юм асуу заяа. Монголд харийнхын иршлээ гэж бодъё. Тэгээд манайхан сандралдаал ингээл 9-5 9 маа штэ. Сандралдаал. За яг уу манайхаа. За эдгээрээ нэг ярилцах хэрэгтэй байна. Яаж ярилцах вэ? Одоо нэг арай нэг олон хэлтэй нэг залуу хүн байна уу? Наагурч айлууд нэг гэлс гэл ингээд сандралдаал ингээд чаваа ингээд за маргааш гисэн цагаас уулз тавлаад. Тэгээ уулз за чи оч. Юу болох нь хамаагүй. За чи угаасаа чамаас өөр хүн байхгүй. Оч.
өнөөдөр чамд бэлдэх одоо юу гэдэг одоо оройны 6 цаг болж байна тий. Одоо ингээд нэг чи нэг 6 цаг бэлтгэл гоохгүй тий. Маргааш очиж шүү гэвэл чи яг юунд бэлдэх вэ? Ядаж одоо ямар хөө дүр зурагтай, ямар хөө дуу аваа. Хаалгон голгоол тэгэл чи ер нь бол Claude, ChatGPT, Gemini энтертэйгээ зөвшөлдсөх байх. ихний ээлжинд. Тэгэл ер нь тэгэл хүмүүстэй л зөвшөлдсөх байх та. Ер нь мэдэхгүй юм тэгэл мэдэхгүй шүү дээ. Одоо яг одоо бол төвшигтэй зөвшөлт. Хоёулаа ямар ч нэг ярий заяа. Харь гаргийн тал дээр надаас илүү туршлагатай хүн баха. Тэг тэгж байгаа л тэгэл очоод янз бүрийн туршиж үзэх байх. Яг оцсон байна бол. Эхлээд ямар хэлээр ярих вэ? Эхлээд ямар дохой зан хэлээр ярих? Очоод ажиглах байх эхлээд тий. Дуу аваа гаргаж гин үү? Агрессив байна уу? Хөдөлж гин үү? Агрессив байна уу тий. Тэгэн гутаа хөдөлгөөнөөрөө би эхлээд маш тайван хөдлөх байх тий. Огцом хөдөлгөхгүй тий. Тэгээд очраа олцохыг хичээн. Янз бүрийн турш үзэл хөдөлгөөн зураг мураг зурж мурж үзэж байгаа л тэгээд ойлголцохыг хичээн. Юу шигтэй сая гарсан кино чи юу лээ? Hail Mary үзнэ үү? Hail Mary үзнэ тий. Тэр шиг юм болох гэдэг шүү дээ тий. Тий, тэр шиг юм. Хил зохиогоол тий орчуулах зохиогоол ингээл явах гэдэг шүү дээ. Аз болж тэрэн дээр нөгөө хайр гаргийнх нь амар амархан хилийн сурч тий. Хөрхөн хайр гартай. Тийм байж таараасаа гэж залбирах байх таа гэж. Matrix кино үзчихсэн баг тий. Matrix кинон дээр Matrix буюу одоо тэр хийсвэр ертөнцийн стек идэх үү эсвэл жинхэнэ ертөнцид нь жонхон идэх үү? Алийг сонгох байсан бэ? Одоо өөрөөр хэлбэл blue pill, red pill гэдэг шүү дээ. Тэгээ би бол зүгээр миний хувь хүний өгөгдөл бол яг тэр үнэнрүүл тэмүүлдэг учраас тийм зүүдэн дотор гэх юм уу те мэдчихэд ижиж тэр зүүдэнд үлдэхийг хүсэх байх. Очоод тэмцэлтэл тэнд ямар асуудал байна шийдэлцээ гэж алдцаал явах гэж бодож шүү дээ. За adventure seeker-лтэй би ер нь Неогийн замыг сонгох юм байна тий. За. Одоо ингээд YouTube дээр өөрөө айгүй тууштай ер нь контент хийлээ шүү дээ. Тууштай хийхдээ яг хүүхний хөгжлөөрөө яг ингээд бараг 10 жил болсон тий. Тууштай байдал гэдэг зүйл дээр бас надад айгүй асуудалтай залууч. Тууштай яаж байх вэ? Тууштай баймаар нэг юмнаас ингээд амархан шатраад залхуураад ч юм уу орхиод байна. Тэр тал дээр ер нь тууштай байдал ер нь яг чадвар уу? Чадвар ах уу? Тэр чадвараа яаж хөгжүүлэх вэ? Миний хувьд бол баг энийг бас надаас илүү тууштай байсан ютубер гэдэг утгаар бол чамаас би чинь бол бас яг уу сэдв солидод ингээд явж байгаа шүү дээ. Бас ингээд арай масс юм руу ороод ингээд явж байгаа шүү дээ. Чи болохоор яг ер нь яг хүн хүний хөгжлөөр одоо ингээд явж байгаа байхгүй. Би ингээд хөгжтөр заа ингээд хоёлаа подкаст ингээд чиний суугч ороод харж байгаа. Яг л нөгөө сэдвүүд ингээд яваад байгаа байхгүй. Тий, яг уу би одоо яг янз бүрийн арга хэрэгжилж үзсэн л дээ. Саяны accountability stake гэдэг шиг найстайгаа мөрий тавиад хүртэл хамгийн миний тууштай байсан үе яг тэр 2019 22 он гэдэг ч юм уу. Тэгээд одоо болохоор ингээд яг уу надад бол одоо ингээд маш олон эдитер иймэрхүү боломж болцоор одоо л гарч ирж байна. Өмнө болохоор би нэг хид хидийн ийм юмыг баримталдаг байсан. Тэгээ энэ дээр failддаг л байсан л та. Гэхдээ нөгөө 50 шамдах тун гэдэг зарчмаараа өөрийгөө уучлаад явдаг байсан юм уу. Яг л YouTube-ээс би нэг юм уу 2 жилээр хэд удаа алга болчихсон байхгүй. Тэгээ зүгээр амьдралаа хөөгөл хэлмэлээ сураал ингээд явж байгаа л буцаж сайн байцгаана уу гэж гарч ирээл. Тэгээд тэр хугацаанд ингээд тууштай байгаагүй ч гэх юм уу те. Тэр үед юу гэж боддог байсан бэ гэхлээр би урт хугацаанд тууштай байна. Яг нөгөө сайн ярьсан шиг богино ойрын хугацаанд өөртөө зөөлөөнд гэдэг шиг 1 жил хайсан ч гэсэн би эргээл ирнэ. Яг л YouTube-ыг би тэгж хардаг, evergreen гэж хардаг нөгөө нэг. Одоо хүртэл жишээ нь миний 5 жилийн өмнө хийсэн бичлэгэн дээр хүмүүс орж ил комеди бичиж байгаа жишээ нэ те. Тэгэхээр энэ evergreen юм байна. Одоо өөрөөр хэлбэл мөнх ногоон гэдэг шиг одоо хизээч хүмүүс орж иж үзэж болох юм байна. Тэгэхээр гол нь ерөнхийдөө би эргэж ирээл байх хэрэгтэй юм байна. Тэгээ үннээрээ байх хэрэгтэй юм байна. Одоо failдж байгаа процессоо ч гэсэн харуулах хэрэгтэй юм байна. Fail нь хүртэл одоо явдлууд шүү дээ. Fail нь хүртэл тэр миний story-ны нэг хэсэг болж байгаа юм чинь харуулах хэрэгтэй юм байна. Тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг ийм зарчим байдаг. Артист хүний хувьд гудамжаар нүг нүцгэн алхаж байгаа юм шиг мэдрэмж авах юм бол чи артыг зөв хийж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр аль болох тийм байхыг гэж байдаг. Үзэл бодолч байд юм уу, өөрийнхөө амьдралын түүхчүүд юм уу, тийм юмнаас ингээд аль болох ингээд илэн талангуу хуваалцахыг хичээгээл.
Тэгэл явж яхад болно даа гэл. Тэгтээ яг систем үүсгэх нь бол яг тууштай байдал дээр бол яг тактикийн хувьд бол хамгийн зүгээр юм бэл. Одоо жишээ нь миний хувьд яг одоо бол ингээд thumbnail-ний одоо юу гэдгийг темплат үүссэн ч гэдэм юм тий. Одоо жишээ нь түшгийнхийг харах юм бол нэг ингэсэн цаа яг ингээд яг явж идэг тий. Ийм систем үүсгэхлээр бас тууштай байхад илүү амархан болдог. Одоо жишээ нь өмнө би ингээд 7 хоног болгон лайв хийдэг байхдаа яг нэг ийм гэрлийг зөөх шаардлагагүй. Тэрийг ингээл зөөгөөл шинээр угсрах болгонд ингээл лай санагдаад хийхгүй гэдэг ч юм уу. Тийм учраас яг нэг газар нь зоочно. Камер нь яг нэг газараа байж лээ. Хурж ирэл маш чухал. Тий, хурж ирэл гэрлээд асаалаа, камера асаалаа, лайв. Тэгээд миний хувьд амар чухал. Лайв нь бүр яагаад хийдэг гэсэн бэхлээр яг үүндээ би лайв яагаад хийдэг гэсэн бэхлээр эдитлэх шаардлагагүй, аплод хийх шаардлагагүй. Тэгэнгүүт тэр хоёр процессыг хасчиж байгаа учраас би лайв хийдэг байсан. Тийм ээ. Тэгэнгүүт давхар миний магадгүй ярианы чадвар хөгжиж эхэлдэг ч юм уу тий. Тэгээд явж байгаа. Тэгээд хүмүүс болохоор тууштай байдал гэдэг зүйлээр ялангуяа одоо контентн дээр болохоор тэгж айдас ихтэй байдаг болохоор би тэгмэр байдгийн. Зүгээр волюмаар хос. Одоо чинь Mr Beast 500 видео хийгээд эхний 500 видеого iPhone биш MacBook шиг нэг MB лаптопоор хийчихэд дараа нь 500 мянган subscriber хүртлээр бараг 1000 видеог iPhone 5-аар хийсэн байдаг. Тэгэхээр тэр нөгөө түрүүний хэлсэн шиг тэр team camera авчил алах гээд байна гэдэг шиг. Урт хугацааны юм байгаад шүү дээ. Одоо бол надаа 2 FX3 10 эдэн саяын камер, баахан линз, нэг Sony A74 мөрөг гэдэг. Ер нь бол нэг 100-аас 150 сая төгрөгийн студио байгаа байхгүй. Тэгээд 10 гаруй эдитертэй тий би ингэ сууж байгаа байхгүй. Тэнгуут яг энэ цэг дээр хүрэхийн тулд ерөөсөө тэр нэг 24 паундаар авсан вебкамаар би 100 подкаст холсон байгаа юм. Live тий. Тэгээд тэгж ингэж явж байгаад зарчмын хувьд одоо нөгөө тэр айдс дээр юу зүйлмээр байна гэхээр эргэж хараад энээсээ ичдэг байх хэвээр нэгдүгээр. Тэгэлж сайжирж яах гэсэн үг. Тэгээ би 60-аас 90% дүрм гэдэг юм. Тэр нь юу гэсэн үг гэхээр ер нь бол 80% л да. Гэхдээ орон зай аваад 60-аас 90 гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр хийж байгаа одоо видео чинь сэтгэл хангалуун байдлын хувьд 60-аас доош байх юм бол хангалттай биш байна. Дахиад суу. Постлох. Тий, постлох, бити постлох. 60-аас дээшээ гараад ирлээ, 80 руу ороод ирлээ. Тэгвэл постл. 90 100 руу ороод ирэх юм бол чи point of diminishing return руу орлоо. Чи дэндүү их цагийг дэмий үрж дараагийн видеого эхлүүлэх процесс орох байтал нэг видеон дээр гацаад блоклогдоо сууж ирэх гэсэн. Тэгэхээр ягаад гэвэл жилийн дараа тууштай постлчих юм бол эргээд харахад тэр 80% чинь чиний 20% болчихно тий. Эсвэл чиний 80 100% гэж бодож байсан зүйл чинь тэр үед тий магадгүй нэг 5% болчих магадгүй. Тууштай постлох юм бол ур чадвар чинь сайжирна гэдэг утгаар. Урт хугацааны тоглоом гэж хараад штэ. Тийм яг нөгөө саяны хизээш дуустгүй infinite game. Миний угаасаа яг ажлын философи юу наа чи юу нь олон юм би хөтлөх дурггүй. Одоо би өнөөдөр подкаст хийх чинь камерууд идэж байгаа юм. Одоо дуусаад би яах вэ гэхээр яг тэр нөгөө байдалтай байчихна. Яг нөгөө байдалтай байчихна. Яг тэр нэг тогшлуур дараад бисийг асаалаа, тогшлуур дарлаа, рекорд дарлаа. Яг нэг юм ааштай. Эдитер рүү явуулж байгаа бичлэг хүртэл яг 3 2 1 ингээд дарна. Яг нэг формат нь адилхан. Формат яг адилхан. Яг адил. Илүү дутуу юу байхгүй. Тэгэл интро явлаа. Манай эдэрч ойлгоцсон. Яг нэг юм юутай байхгүй. Өмсөх одоо подуултаас ахуулаад одоо би ч одоо энэ хитэн контент хийсэн. Тэр болгонд хэрвээ би ямар подуулт өмсөх үү гэж бодсон бол тэр баг нэг процесс үүсчихэв. 100 бичлэгийн баг нэг дахиад нэг энерги ингээд устсан байх байсан байхгүй. Нөгөө Марк Зүкербергээс авсан байхгүй тий санаа байхгүй. Нэг хамт одоо хитэн юм бодолгүй байна. Одоо баг 10 20-аад байгаа хаа юу одоо аяг байгаа. Амарч нэг багтаа тэгэл тэр чинь угаагаад тэгэл ингээд яг бичлэг хийхдээ шиний гараас ирэл өмсчдөг. Тэгээ одоо эний чи одоо чинь брюкнэр өмсөж байгаа байхгүй. Джинснэр өмсөж байгаа байхгүй. Пүүзэн дээр өмсөж чинь, ботинкэн дээр өмсөж чинь. Яг нэг юм яг нэг зэвүүн голын одоо тэр системчлэгдээд яг хар бодолтой сонгож байгаа байхгүй. Тэгэхээр бас айгүй тийм систем гэдэг бол одоо энэ залуучууд харж байгаа системийг бий болгох, өөрийнхөө алсын хараад ирээдүйд үр дүндээ хүрэх тэр системийг бий болгох гэж өөрөө баг тэр янз бүрийн тэр чанар зөвлөгөөнүүдээс илүү нандин юм байгаа шүү тий. Одоо жишээ нь тийм учраас одоо Монголын ховор гэгдэх 1 сая subscribe давсан хүн болж чадж байгаа байхгүй. Тэгээ түрүүний миний ярьсан тэр Elon Musk нөгөө нэг Steve Jobs-ийн signal noise гэдэг шиг тэр хувцсыг сонгох сонголт чинь noise байгаа байхгүй, шуум байгаа байхгүй тий. Signal нь юу вэ?
видеогоо хийх тий. Тэгэхээр тэрийг хялбарчлуулах систем үүсгэж гин гэдэг чинь яг нөгөө нэг сигналаа дааж гин гэсэн үг байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг хувцалтын тал дээр нэг хүний хэлсэн үг байдаг. Хамгийн чухал зүйлгээ бол эхлээд фит биетэй болох. Тэгчих юм бол ямар ч хувцас гоё харагдана. Тэгэхгүй болохоор бүдүүн биеинд $10,000 костюмч муухай харагдана гэх. Ингээд хүмүүс намайг энийг хаас авсан гэдэг. Зара 5 евроны зар авахгүй. Огноор олныг авахд амар 10-ыг авахд энэ чинь бараг 50 евро бараг нэг. Тэгээ нэг 5-аас 10 евроос авахгүй. Өсөөд 10 евро юм байна шин. Тэгэхээр ингээд яг тэр бас харагдаж байгаа байхгүй. Хаанаас авсан өгшөө мөгш. Зүгээр ингээгөө наа чи хямдхаа чи юу вэ? Хамгийн чухал нь тэр ард нь байгаа биеийн бие нь байхгүй. Чиний өмсөд яг ингэж харагдахгүй. Тэгэж хэлдэг байхгүй. За тэгээд ерөөдөө асуултууд дууслаа. Тэгээд ирж гоё сайхан ярьцлаа. Ойр тийм гоё яриа бас хийгээгүй юм байна. Тэгээд ирсэнд бас над бас үнэхээр сайхан ярилцлага боллоо. Баярлалаа. Хилээг үлдсэн ямар нэг юм байгаа юу? Үзэгч нартай. Үлдсэн юм гэвэл яг тэ миний хийж байгаа ямиг сонирхоорой. Тэгээд subscribe хийгээрэй. Оргил YouTube дээр байгаа тий. Оргил гэдэг латин үсгээр байгаа. Instagram дээр бас оргил. Ер нь just оргил гэдэг бүх юм дээр байгаа. Just оргил гэж хайчих бүх платформ дээр байгаа шүү. Та тэгээд орж сонирхоорой. Түшигтэй маш их баярлалаа. За тэгээд дараагийн өдөр уулзлаа. Түр баяртай guys.